Гүндэт үзэгчдийнхээ энэ өдрийн мэндийг айлтгая. Гүндүүгээрээ нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг та бүхэнд өргөмөрж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Хинтээ аймгийн Очирээ цумын хэрэг төх Монгол улсын харцаг Ганцөвтийн бодрах морилн заатаад байна. За харцаг маань дарган давтаа сайхан үлж гэнэ үү? Сайхан үлж байна. Сайхан. Ажил нь давтаа сайхан. Хавлаг байна. За бэлтгэл сургууль сайхан байна. Сайхан. Одоо сайхан жиг төрч байна. За наадмаас шаагур голдуу надад. За наадмаас хойш та хаас яг үл явлаа гэдэг шиг. Наадам их болдуулсан ба шүү дээ. Тэглээд тий. Тэг зүүн хамрахгүй, ер нь хамрахгүй намартайгаа зологдог болоод байна шүү дээ. Том шагналтай том барилдаанууд их боллоо да тий. Тэг тэдэрлээ явсараагаал. Тэгэл 9 сар 10 сар болчихсон шүү дээ. За харцаг маань ер нь Хинтээ аймгийн Очирээ цумын уу болгон өгд бага насны амьдрал ер нь хаахан хаваар өнгөрөв. Танаа нутгийн зон олон одоо бурайд голдуу усуд байдаг бах тийм ээ. Тий. Тэгээ ер нь одоо хүүхэд бага насны амьдрал нутаг ус аав ээжийн тухай сайхан яриад хэлбэл. Би чи 1994 оны 4 сарын 17-нд Хинтээ аймгийн Баяадраа сумд төрсөн. Тэгээд аав ээжтэйгээ 9 нас хүртэл 1-р анги хүртлээ Баяадраа сумд амьдарч байгаад. Тэгээд 2002 лөө 3 онд Бочирээ сумд аав ээжгээд агаад. Манай аав бол үндсэн Бочирээтэй юм баггүй. Аав нутагт. Тэгээд аав ээж хоёр манай дэш амьдрахаар явсан юм шүү. Тэгээд Хинтээ аймгийн Бочирээ сумд тэгэл хүүхд нас маань өнгөрсөндөө Баяадраа хоёрт. Хоошоо одоо энэ хойд хил рүү их орхон байна уу тийм ээ? Тий, манай Бочирээ сайхан хангаа газар. Хаач ицсэн сайхан альж газар очсон өстой хангаа газар өгч чинь ер нь тийш явахаар нутгаас голоод жоохон тийм сайн. Заримдаа тиймэрхүү бас урагшаа говь талын хүмүүсийн дөрөв хөргөч гээд байгаа болтой. Тэгэж тань ярих гэж. Бид нар чи нөгөө ерөөсөө л манайх ч аюу гол уус ихтэй ерөөсөө зунжин голынхоо ирэг дээр сумдаа голынхоо зах шарахаар шарж идэл. Тэгэл жимс намар болохоо жимс мэмсэндээ яваал ингээл. Бол хангаа газар гоё шүү дээ. Сайхан шүү манай хангаа гэж тийм ээ. Модтой хаттай тэгээ. Сүүдэртэй. Тий. Гараад сэрүүхэндээ. Гэрээс гараа зүлгэн дээр хөвтсөн тийм ээ. Манай ихнэр Баян онгорын Баян гоё байх. Тэгээ анх очиж үзээд би ч одоо говь нутг руу очих үзэж байгаа очиад хавар очиж байгаа тэгээд. Тэгээд очихоор бас жоохон тийм хангаа газрын хүмүүс говь хүмүүсээ дургуй хөргөж гэдэг бол тийм билээ шүү. Айгуу тийм юу өөр нөгөө нутгийн онцлог л да тэр шүү. Тий одоо яах. Шал өөр нөгөө гондоо тийм харагдаад байгаа ч юмчээс нөгөө хангаа өнөс чи юу тийм л хангаа газар руу сайхан манай одоо ширч одоо юу л энэ сайхан хангаа байна. Ан амтан байна. Уулын сургуул амтан байна. Бүрээд очоод их гөрөөч бас одоо. Гөрөөч шүү дээ ер нь. Уусаа тэгэл байгаа юм тэгэл дан ан гөрөө өдр хойгорч одоо буцаад ан амтан сайхан өсөж гин гэдэг хүмүүс ч одоо. Хуучин бас намайг яг хөөх тахт бол ер нь бас нэлээ ховорцсон. Одоо нөгөө айгүй чанга хууль юутэй болоод бас буцаад ихсэж гин. Энэ бүгд л тэгээд ангаар үл ичээдэг ангаар л амтдаг байсан шүү дээ. Хуучин тэгээ мал юу ч жоохон баагч байсан баг тий. Харцаг өөрөө одоо томчуудаа дагаж ан гөрөө хэр хийж ийсэн. Гүү би ч та ангийн юу өстой байхгүй. Манай авч өөрөө бас ангийн юм байхгүй. Тийм үү. Тий. Ер нь л нэг амар тийм ан юу юм бол тийм хоббит юм биш. Яг хаа нэг найз нөхдөд явж байгаа болтой гэдэг. Тэрнээс бол яг тийч дурлаж юу мүү гэж тийч ан гөрөө гэж байхгүй. Тийм болооч юм биш нэг ан гөрөнд бас нэг хайхтар сонирхол буушид нэг хайхтар сонирхол. Ер нь одоо бүрээд цоны одоо аж амьдралын хэв маяг одоо ингээ бүх болоод энэ тэнд барилдаад явж байхад газрын улсуудтай танилцаж газрын хүмүүсийн аж амьдралыг хардаг бах. Яг танаахны энэ онцлог ер нь юугаараа ялгардаг юм бэ тийм ээ. Одоо ингээл хүүхэд байхад бол манай сум бол аюу тийм ачгүйч айл болгоно нөгөө үйл идэх ногоо хүнсээ тарин те. Үйл хадлангаа хадлан бол манайхаа л авах гэж та халагын алдаа шүү дээ. Одоо тэгээд тоош мууцаа сурдаг би тэгж бодоод байгаа. Манайхан жил хадлан гэл шүү дээ амар хавна үлжим малаад хийж байна. Тэгэл одоо нөгөө юу тарьсан ногоо хүнсээ намартаа болохоор нөгөө салаад малаад янз бүрийн болж барины шилэн тийж хадгална. Жимс ногоогоо тэгж хадгална. Ер нь л аюу тийм ачгүйч хүмүүс. Одоо ихтэй жоохон ер нь муутсан байлаа шүү. Ер нь айлын гадаа ногоо тарж байгаа айл цөөх харагддаг болсон. Тийм үү. Тэрнээс хүүхд тах чи би ч нөгөө хамгийн том ажил чинь би ч дээр нэг ахтай би тэр хамгийн том ажил чинь оройд талх барах. Ногоо гослох. Өглөө орой хоёр ногоо гослох.
Тэр хамгийн том хоёр ажилчин тэр байлаа шүү дээ. Аа. Одоо ер нь гэрийнхээ гадаа нөгөө тардаг айл юм хор болсон байна шүү. Тийм. Тэгээ манайхан ч нөгөө бүгд дүнзэн байшинтай. Дүнзэн байшингаа доор юм зойртой. Аа. Тэгэл нөгөө юунууд яагаал ингээл доор ингээл хатгалал өвлөн иддэг. Аа. Одоогийн гэдэг шиг одоо жоохон тийм юу тийм аж ахуй цайлууд их ховор болсон баг шүү. Би л одоо гэж харсан. Аа. Танаа сум ер нь хичнээн улсын салтантай. Манайх нэг улсын салтантай. Өсвөдөр шарууж амцдаг. Одоогор харцаг юм байл л дээ. 6-аад авчихсан. Тийм үү. Хэдэн оны начин байх та өнчөөд. Би одоо 56 жилийн дараа л төрлөө юу гэлээ нэг тийм юм. Бүр нэлээд дээхэн үе юм бүх юм тий. Дээр юм бүх. Насаар сумдаа олон жил багш. Одоо тэгэхээр хоёр дахь улсын салтан болж байгаа. Тэгээ хоёр дахь улсын салтан. Өөр одоо танаа сумаас гайгүй залуучууд ямар хөгжүүд гарч ирж байна. Одоо манай сум залуучууд байхгүй болчиход байна. Яг энэ барилж байгаа алга. Аа. Дээр үед яг манай дэгээ хоёр ах хотод ирж барилж дөрөв авч ирсэн л. Тийм үү. Монголын нууц товчонд дөрөв аваад. Авч ирсэн л. Аймгийн арслан юм баг тий. Аймгийн арслан дэгээ хоёр ах. Одоо нэг хүүхдүүд залуучууд байхгүй байна шүү. Одоо тэгэхээр өөрөө ч л бүрэг хариуцлага ирж ин да дараагийн хүний бэлт. Манай зүүн чигтээ ер нь манай сум юм чи их юу штэ. Бүх нэгсээ ойлгохгүй. Ер нь баг надар бүх ойлгох болж байгаа шүү. Тийм үү. Тий. Ер нь тийм манай сум ч үндсэн волейбол тоглодог. Волейболын сум. Тэгэхээр нэг манай настай 80 гарсан манай тэр манайхс нэлийн зүүн чи байдаг. Надтай нэг таарад тэгчихсэн. Тэр хүүхчсэн би гоё санагдсан юм. Би ч нөгөө яг гайгүй барилдаг болоод нөгөө зурагт мурагтаараа гараал 5 6 давхар чинь хүн үзэх хэмжээний болчиход байгаа шүү дээ. Тэгээ үзээд тэгжсэн. Эмээ нь одоо 80 гартлаа бүх үзээгүй юм аа ерөөсөө. Гэтэ нутгийн хүүхд зогсоод ахаар ингээ бүх үздэг юм биш үү. Анх удаа хүүхд зурагтаар хараад бүх үзээ суудаг юм биш үү. Гэдэг тэгжсэн. Тэгэхээр бас тэр нотгийнх нь бүх рүү татчихл байна тий. Брэдүүдийг одоо найр хөрмөн дээр их ширүүн байдаг гэж яриад байдаг ер нь ортой юу? Байна. Саяхан би юу яагаад аймгийн арслангийн наадмаа игээд. За. Манай нэг аавын төлөө ахгүй байдаг. Одоо 60-аар нэлээд гарцсан байлгүй дээ. Тэгээд үзье гэдэг ш танаа бөхчөдтэй ч зодлоо. Барьж аваад нөхөө энийг үзэн гэдэг шазаагаан заяа. Би нэг жоохон хөөхд байж байгаа бас хойно манай сум хойно сүм дөгдөг гэдэг аваад аюу том нөө. Ер нь хаврдаа их гоё том наадам болдог сүм дөгдөг аваа. Тэнд очил барилж байгаа ёо хоёр үзэж байна. Нэг нь таягтай. Арай л гэж явж байгаа л нөгөөдг нь таяггүй моос ирэл үзээд л. Ахнаар үзээтэй. Ер нь дээхний ер нь хүмүүс ер нь үзээтэй шүү. Тэгээд одоо нөгөө хуучны хэлдэг шиг нэгээ зодж мочоод энэ дээр ихгүй тэгээд маргааш нь шилэм хуугал сууж идэг хүмүүс шүү дээ. Одоо ч нэг тиймэрхүү юм байхгүй. Дээхэн бол хүүхд тохнол тиймэрхүү ахнаар зөндөл байсан. Тийм байна. Тэгээд ер нь арцхан маань одоо сургууль соёл хаагур голдуу суусан бэ. Энэ бүхийн секц дуулан руу яг хэд орчим наснаас ер нь орсон бол? Би ч жоохон орсон баха. Уул нь гайгүй орсон. Би чинь юу л 5 6 дугаар ангидаа би хөдөөн сумаасаа шилжиж ирээд. Хотод уу? Тий, хотод ахтайгаа хойлохнаа. Эмээ өвгөө хааж гэр бариад намайг ирээд секцэнд оруулаад. Энд юунд оруулаад. Эхлээд энэ алдар дээр оруулаад, хосоор багш дээр оруулаад. За. Тий. Тэгээд хүүхд яах вэ? Тэмэд инээд. Нөгөө секцэнд оруулчаал яваад гэж юм чи ерөөсө сум руу яваад гэж. Ахтайгаа болж чинь хоёлаа сургуульд явна. Нэг сар штэ явсан уу яваагүй юу? Тэгэл байхгүй. Яасан. Таслал алгуулахгүй. Тэгэл байж байгаа лав ирээд энэ юунд 4 замын Тэмүүжин гэд байсан штэ. Тий. Жудаа одоо их хоёр багш магш гэд байсан. Одоо тэг өдөрсөн найзууд нэг Тэмүүжин жудаа юу гэдээс. Тий. Тэнд нэг бас ороод бас нэг сар явсан уу яваагүй юу? Тэгээд ер нь секс тоглоом байхгүй болсон доо. Тэгэл яг 16 таа илүү 7 тагаас эхлүүлээд энэ алдар дээр зорих төгс дээр ирэл. Яг л нэг 16 7 таа бол яг шамдаал эхэлж байгаа. Яг бүгдөө дуртай болол. Тэгэл 16 7 настай хаа. 11 10 гэхэр чинь 17 8 тал яг зорих төгс дээр ирэл. Тэгэл ер нь шамдаж эхлэв. Тэгээд зорих төгс дээр байжгаад энэ цогтой доктор манай хинтгийн бүхэд ер нь их байнга
хэдэн залуучууд бас нэг бүхэн төлөө сэтгэл гараа явж байгаа багш хүн байдаг доктор. Цогтой доктор намайг гасуугийн баяраа багш дээр дагуулж чад. Чөлөөтөр. Тэн дээр нэг жоохон бас нэг жил 2 жил хэрэгтэй бас нэг жоохон бэлтгэл үзээд. Тэгэл цэрэгт явсан да. За, алав хаанаас? Алав энэ юунд хаас? Пелийн 0164 дугаар ингэ таасан. Амгаланд байдаг л. Тий. Биш амгаланд биш энэ юу. Тий амгаланд байсан хуучаа. 64 тэр юуны актемийн хойно байдаг шүү дээ. Агуулх нь тэнд байжгаад 5 шорлоо нүгээд агуулх нь тэнд байдаг байсан. За. Тэгээ тэнд очиж цэрэг алба хаагаад 1 жил яваад. Тэгэл ингээл тэрнээс хойш ер нь 40 одоо 13 оны намар ихэр тэрнээс хойш одоо ингээл хилчээ спортоор хилийн зэрэгтэй холбогдоод 13 жил. Цэргийн албанд 2 хүний хоол иддэг байсан гэлөө. Манай нутгийн цэнгэлгээд бүрлэж бас хорондоос мундаг хүмүүс. Би яахгүй юу? Бүх болно гээд сургууль соёлж бодсон юм байхгүй хөдөө. Тэр чи яг 18 таахгүй 19 тэй. Тэгээ бүх болгож байгааг байжсэн чинь цэнгэл хорондоо ирээд манай нутгийн юм байхгүй. Манай тэр. Танаа хөөч юу гэж бүх болгож. Тэгвэл наадах цэрэгт явуулаач гэдэг. Тэгэхээр авч цэрэгт явах юм хөрн тэгээ актер ботсон юм уу. Тэгээ цэрэгт очиад. Тэгэд ингэхгүй нөгөө цэргийн судалгаа авдаг хүн гээд байнга. Тэгээд нөгөө сургалтын төвд ингээд цэргүүдээс нөгөө хоолндоо цаадж яанагаа судалгаа авахгүй юу. Би ч уулын цадаал байсан л да. Тэгсэн чинь нэг гар нь хооллоо цадахгүй нэгэд бичиж. За. Тэгэл манай салон захирагч орж ирэл. За хэн хоолндоо цадахгүй босоод ир. Гэл яадгүй босох хүн байдгүй. Тэгээд дараа нь та нар тэгээд хин битсэн юм тэгэл аль тэр бадрах бас гээл гэж бослоо гэсэн. Бодвол чи л цадаг өгч чи одоо 2 хоол идэн заяа гэдэг. 2 хоол иддэг. Хамгийн дөрөнд авна. Халуун хоол чинь цэрэгтээс халуун хоол ид сорох. Хамгийн дөрөнд авал гис дахиад 2 дахь хоол авахгүй л чи амжихгүй юм чинь. Тогооч нар чинь бас уурлаа. Чи ягаар 2 зэрэг 2 хоол иддэг гэж. Тэгээд нэг 2 хоол иддэг болоо. Тэгээд яг нөгөө үндсэн нөгөө садахгүй нэг гэж битсэн цэрэгдгээ гарч ирээгүй юу? Гарч ирээгүй. Би л хоол моолн дээр бичээгүй ерөөсө тэгсэн чинь тэгэл бодвол чи л үлсэж байгаа байлгүй намайг чи тэгээд 2 хоол идчихэл босдог байж л гэж бодчихсан багт тий тэгж байгааз айгуул загнал гэж утсан тэгсэн баг тий тэгэл босгүй тэгэл аргаад нөгөө би ганц бүдүүн тэгэл том би л байгаа юм чи алуу чи тэр бүх бас заана гэл манай 64 ч бүх бах ч ус сайхан ч тэгэл цэрэгт явал намайг би ч сумын зам болоод очсон. Цолтой явсан юм. Тий сумын зам болоод очсон. Заана гэл. Алуу заана бос чи л үлсэж байгаа юм чи 2 хоол идэл. Тэгэл 2 хоол иддэг болж байсан. Тэгээ ер нь цэргийн халав гэдэг бас эр хүнийг хүмүүжүүлдэг, тэг журамтай, сахилгааттай сайхан болгодог л гэдэг. Ер нь цэрэгт хэр шанаа авсан. Манай юу ч бас нэлээ одоо их айтайхан болсон гэсэн. Гэтэ яг ер нь болохгүй хүн шанаа авдаг юм билээ. Тийм яг би ч өөрөө бас уулын томоотой байр юм шүү дээ. Зүгээр ганц нэг халуутайгаа нэг жоох ингээд бас нэг ганц нэг яаж хэлсэн. Тэрнээс бол актер зодож нүдүүлж байгаа. Гэтэ ер нь цэрэг шанаа авж байгаа цэрэг жоохон сахилахгүй гараад байдаг. Тийм. Баас нэг тиймэрхүү байдаг ш нэг хүнд хоргоо мөртлөө ингээд зүгээр байдаг нэг хүнийг дүүргээд байдаг тийм нөхдөд байдаг штэ. Тиймэрхүү нөхдөд ч бас шанаа авал яг зүгээр болохгүй. Тэд нар чи шанаа авч томоотой бол шанаа авахгүй тэгэл улам сахилахгүй даа гэдэг юм. Тэгээ хаана шанаа ч явахтай тэгэл ядралцаа тэгэл загинж багнаал тэгэл яхаар арай дээр болно штэ. Би ч аранга айгуу олон онж байсан штэ манад. Тийм үү. Фонцог додгоо гэдэг нэг залуу байсан. Тэр би айгуу сайн ханд. Ингэдэг байхгүй бид нар сургалтын төвд 20 хоног гардаг байхгүй юу? Тэгэл ерөөсөө өглөө гараад жагсаалын бэлтгэл өдөр чинь жагсаалын бэлтгэл үжиж байгаа л өдөр нөгөө хилийн тухай хууль хилийн тухай нөгөө дүрм журм гэж хичээл ордог байхгүй байнга орно. 21 хоног өдөр чинь тэгж орж байгаа шүү дээ. Тэгэл бид нар чинь нөгөө нойр хоолгүй ингээд яваал тэгэл нойр хоолгүй жоохтой шүн яг ингээд унтах цагтаа унтна л. Тэгтээ тэгэл нөгөө тим юугүй чинь амар ядарч байгаа юм чи. Ядраал тэгэл өсөөл тэгэл байжсэн чинь тэр фонцог додгоо гэж залуу таргалаад бид нар ингээд турж байгаа шүү дээ. Сүрж таргална гэдэг шиг. Бид нар ингээд тураад идэг байхгүй. Тэгс ингээд таргалаад хөөгөл даргач одоо яагаад байгаа гэсэн чи хөөхөд бүр аягүй сан залуу. Тэгэл бид чинь сургалтын төв дуусаал тэгэл нөгөө гайг болол тэнгуул нөгөө буцаал бид нар чинь ингээд нөгөө жоохон таргалж марлал жимэн аваад ихсэн чинь манай буцаад тураад авт. Тэр өстө сан залуу таарс. Ер нь сөрөөд идэв юм. Нэг сүрж таргална гэдэг шиг юм. Тэр фонцог додгоо нэг өндөр шар залуу байсан. Цэргүүдийн ер нь хэр барилдуулах уу хооронд нь? Барилдуулахгүй шүү. Хамаагүй барилдуулахгүй бас. Тийм. Тэр чинь нөгөө
хамаагүй урилжаад бас гэмт чимчмэл бүх юм болно шүү дээ. Аа. Тэгээ яг сургалтын төвөр барилдаж. Манай нэг ар ханга бас инх хамгаалан гэдэг юм 50 кг-тай цэрэгт гуужгаад ирсэн гэдэг нэг залуу байсан. Аа. 50 кг-тай Жижиг. инх хамгаалан гэж жижиг. Манай оноо. Аа. Би их тэрэндээ хайртай болно. Тэрнтэйгээ уулзах айгүй олон жил болчихлоо. Тэр нэг айгүй өрх юм жижиг шазгар. Аа. Ман чи гуйжгаад ирсэн шүү дээ өгшөө гэл 50 кг-тай цэрэг чи юу баг авдаг юм шүү дээ. Оо тийм үү. Тийм үү. Тэр хил Тэнцэхгүй шахуу гэдэг. тэнцэхгүй шахуу тэгээд Аа. ман чи гуйжгаад ирсэн гэл шүдээ зуугаал. Аа. Өстө олон аавын хүү дотор шүдээ зуужаал хөдөөний хөвтөч шал өөр юм л л дээ. Төв газрын том биетэй жоохон би хаа сайтай залуучууд бол дороо нураад дороод ер нь жоохон шамрын шүү. Аа. Нураг хари бариг шүү. Тэгээд жахад бол тэр чин шүдээ зугаал үзээд байна шүү дээ. Шандастай. Шандастай хөдөөний хөвтөч чин тэгэл цаана л өөр юм л та. Тэгээ зэрэгт явахаас өмнө сумын зам болсон гэж байна. Хаана барилдаж одоо сумын зам болсон бэ? Би юунд сумда манай сумын 60 жил 12 онд болоод. Аа за. Тэгээд тойргийн барилдаанд төрүүлээд. Аа. Тэгээд ойгоор болсон нөгөө тойргийн барилдаанаа чинь тооцдог юм билээ шүү дээ. Оо тийм үү. Тий. Тойргийн нөгөө юутэй ойтой жил болж байгаа тэр сумын зааны нөгөө хажууд нь тусдаа цолоолох барилдаа игээд. Аа. Тэгэхэд одоо нөгөө сумын ачин заанууд доор залуу хөвчүүд оролцуулаад тэгээ барилдуулаад. Тэгээ 12 хүн хэдэн хүн ч барилдаа тэгээд 12 хүн тойроод би сумын ачим байсан ба бас 11 онд сумын ачим болсон тий. Сумдаа сумын ачим болсон. Тэгээд 2 сумын ачин 10 сумын зам тойроод тэгээд би төрүүлээ сумын зам болчихсон. Аа. Тэр бас хөөхөнд орсомж үлдээсэн юм байна уу? Сумын зам яг би ингэдэг би ч одоо тухайд бас хойд хэдэн сумдаа үзээтэй болсон төрүүлэх гээд ер нь л төрүүлнэ би өөрөө төрүүлнэ би сумын зам болно гэж бодоод явж байгаа. Хажуу сум биндар сумд очиж барилддаг. Тэгсэн чинь хоёр дээр яг отхоо гэд ах. Тэгэхэд тухайд яг л бид нар ойролцоо үздэг гэсэн юм аа даваатай л. Тэгэл тэрийг хосчвол ер нь л төхөмдөг болно гэж хэлсэн тэрэндээ онцдаг. Тэгэл харин юун дээр ой дээр ирээл ахгүй сум төрүүлж ирээд л. Тэгэхээр л хосч аваад л зам болол тэрэндээ л агуу баярлжсэн. Би ч бас сумын зам нөгөө тэгээд очсон. Онцсон хоёр дээр хөрдөн. Тэгээ харин тойргийн барилдаанд ороод ирдээ. Тэгэхээр нь хосч аваад аюу санаа хийж аваад. Тэгээ халагдаж ирээд ер нь бэлтгэл сургуультанд шаргуу орсон байх нь. Тэгээ халагдж ирээл ерөөсө халагдал би чи нөгөө ангид орлоо. Одоо манай ган төмөр хурандаа гэдэг Хилийн цэргийн 764 дараагийн захирагч байсан. Манай цэнгэл хурандаа буугаад оронд нь ган төмөрөд хурандаа спорттой хийлэгтэй, бөхчүүдтэй сайн спортыг хайртай тийм. Тэгээд намайг улираж аваад. Тамирах. Манай дармагийн тамир битэр чинь цуг тангараг өргөжсэн байхгүй. Тамирах чинь яг нөгөө дид дахлагч болоод. За. Тангараг өргөөд би яг шин цэрэг ирээд тангараг өргөөд би тэрийг нэг жил нэг өдөр тангараг өргөжсэн. Тийм үү. Тий. Манай тамирагч их мундагч. Тэгээд тэрнээс хойш л тамирах дээр жилийн зэрэгтэлтэй хамтдаа явж байна. Тэгэл ган төмөр хурандаа чинь намайг улираж аваад. Тэгэл ер нь тэрнээс хойш тэгэл ингээл Хилийн цэргийн амьдрал эхэлж байгаа юм л та. Хилчи спорт хороо. Тий. Хилчи спортоор очиад Бүрэнбаатар багштай очиж танилцаал. Манай хонжим Данзан Жүлтэм гэдэг Төв аймгийн нэг залуу байдаг. Сумын ачин залуу. Би тэр сургалтын төвдө төрүүлж үзүүлээд. Тэгэл энэ Хилийн цэргийн юун дээр ирээл. Наад мангал дээр ирээл. Би тэрт ор байхгүй. Ийм нэг ийм урт ийм нэг сандалнууд байдаг шүү дээ. Нөгөө 78 л 10 лантер суудаг. Тийм хоёр сандал ингээд нийлүүлээ. Дээр нь ингээд гуцаа тавиад унтдаг шүү дээ. Галтгооны палаткын дотор. Өглөө болгоо хонь ажиллана. Би болохоор хонь актер ажиллаж чадахгүй. Нөгөөх нь усна. Би өглөөгөр нь барьж өгнө. Өглөө болгоо хонь мөн ажиллана. Тийм үү. Цэрэг баг чинь л цэргүүлгээл аж ахуй жил амар шүү дээ. Тэгэл тэр чинь арай болгоо нөгөө хоёр модон сандал нийлүүлж авал дээр ороод засал унтдаг шүү дээ. Хонь төхөрхийг танаа нутгийнхаа одоо хонь ажиллана гэж ярьдаг юм уу? Ажиллана л гэдэг шүү. Янз нутгаар л байдаг юм шүү дээ. Яг хөө төхөөрнч гэж ярина л да. Одоо нөгөө шинэ үеийн монголчууд гэдэг шиг болоод байгаа юм шиг юм дээ. Яг танайхан бол их ажиллана гэж бол ярьдгүй шүү дээ. Манай тийш тэгээд хүүхд мэдгүй одоо тэгэл ажиллана гэж ярьдаг шнэ манайхаа. Аа сүртэй төхөр мөхөрнө гэж ярих юм болж байгаа. Тэгэл яг ингээл Бүрэнбаатар начинтай уулзаал тэгэл ингээл Хилийн цэрэг рүү ороод тэгэл яг л одоо тэгэл бэлтгэл шамдаал эхэлж байгаа юм л та. Чи 13 14 онд тэгэл 15 16 онд хилчин дээр гараал. Тэгэл наад мангал авах үзэл тэгэл бэлтгэлийн юм цаашаа тэгэл шамдаал хийсэн л дээ.
Элчнийхэнтэй ер нь бас тэгэхээр одоо олон сайхан бөхчүүд элчинд бол байдаг тийм ээ. Тэр болгонтой бас нэг бэлтгэлд нэг сургуультанд нэг галд байсан. Бааш таарна. Ер нь тэр элчин спорт орооны сайхан бөхчүүдээс хинээс юу сурсан ер нь тийм ээ. Санаанаас гардаггүй сайхан дурсамжууд. Зөндөө манай басках нөсгөө зан хоёр ч их гоё. Би тэгээд элчин дээр ч байжсэн тэгээд юу руу яагаад баскахын бэлтгэл дээр очиод энэ чинь нэг хэсэг булгаан гэдэг байсан шүү дээ. Сайхан хэдэн залуучууд байсан. Би ч жоохон байсан. Басках дээр очиж бэлтгэлээ хийгээд. Тэгээд ингээд баскахч руу нөгөө багш хийж байгаа шүү дээ. Тэгээд ингээд бидэд бас ингээд цагаан сарын бэлтгэл дээр очиж хараад. Ер нь том цолтой хүн ямар байдгийг ингээд залуучуудаа авч явж байгаа. Айгуу гоё тийм. Айгуу юм болгонд юм бай. Хоол моолондоо ч гэсэн айгуу юм бай. Бидэд ингээд суужгаад тоогооч очоод бид нар айгуусаа тоогооч очоод ямарч утсан аа. Ийм хоол идэхгүй штэ. Гэж шууд гараа авчих واخгүй. Тэр чинь хоол голохтой ш. Тэгээд тэр нөгөө нэг яг бэлтгэл хийгээд ядарч байгаа юм бол чанартай юм идэх штэ. Тэ? Чанартай амрах штэ. Тэр мөрөл яг тэр бэлтгэл дээр бол манай басках бол штэ янзын нэгт штэ. Яс. Тэгээд басках юу гэж нэхэр нөгөө маань мэгзэм уншдаг юм л штэ. Юм ном уншаал байж дээ. Тэгэл дээр тий. Саягүй тийм бурханлаг юм шиг л. Тийм баг шүтлэг ихтэй юм шиг. Шүтлэгтэй өөрөө уншд юм бэл бид чинь тэгэл багш юу гэж нэгээд тэгэхээр багш ном уншиж байгаа гээл. Лектор юм бай. Манай өсгөх бол бас гоё юм. Тэгээ би нэр чинь бас жоохон бахта бас тэр хүмүүс дотор чинь намайг бас яагаад бэлтгэл дээр тамирахыгаа дагаал тэгэл анх баскахын тарт юм тэгэл танилцаал. Тэгэл сумын зам бахтаал нэлийн бэлтгэл хийж байгаа. Басках дээр бэлтгэл хийж байгаа би сумын донд төрүүлсэн багш орог. Тийм үү? Тий. Ремикон бүтээн байгуулалтыг итгэл дээр суурилдаг гэдэг. Хийхээ ярих биш, хийснээ харуулахыг бид ажлынхаа арга барил зарчим гэж итгэдэг. Чанар манай зорилт гэсэн үрээ бидний хувьд хизээч хуучрахгүй. Би тэгж басках дээр хийдэг байж байгаа. Тэгэхээр обохтор очиад. За. Тэгэл тэрнээс хойш яг л обохтойгоо багш болоод гэл бэлтгэл хийгээл. Тэгэл хосоогч төр очиод. Тэгэл 16 оноос 15 6 оноос хойш тэгэл яг обохтойгоо л. Тэгэл обохонд очиж обохох чинь тэр урд юм зайсан дэс обохонд амьдардаг болол. Намайг ч сэргээс ирээдээ танилцаад жирний таана байд. Би ганцаараа байд юм. Тэгсэн чинь манай төр өдрөхт. Тэгээ обохонд очиж амьдраад жилэртэй. Тийм ээ 16 онд амьдраад. Тэгээ тэр зуна заан болоод. Цэргийн начин болоод. Бид тэр чи. Бүх цэргийн наадамд. Тий, бүх цэргийн наадамд 5 цэргийн начин болоод. Зун аймгийн зам болоод. Өвлөн зааланд бас их давгүй харилцаа өөрхөө. Сумын заанд төрүүлж үзүүрлээд бас нэг аймгийн начингуудын барилдаанд үзүүрлээд. Цоож витэр дөрөвтөлт тунаад сумын атам авдаг. Баасан жавыг аваад. Тэгээ би тэр яхад өгтлөцөхгүй. Жохоо хоёр өгт юу гэж баялаа сайхан ойрт үзэг үзнэ л гэл. Тэгээд яхад арай гэж нэг би очиж цааж байгаад авах томоочлог байх. Тэгээ гараад баасан жавд мөргөл онддаг. Өсгөлийн баасан жавд. Тэгээ тэр үйл ер нь их сайн барилдсан шүү. Тэгэл цэргийн начин болоод шууд аймгийн зам болсон. 102 цол аавна гэдэг чинь бас том боломж шүү тий. Цэргийн наадам гэдэг чинь бас тэгээ сайхан цэцгэлэн дээр. Цэргийн наадам цол авах ч их гоё юм. Би ер нь л тэгж л бодсон. Одоо би тэр өөрийнхөө цэргийн наадам шүүгэрсэн зургийг харахаар бадарч байгаа. Хангаа авраг. Даваач бид нар битгэх шүүнөр төлцсөн. Ишиг Батрахын төрлөж шүү дээ. Тийм үү. Тий. Тэгээд цол аваад анх удаа тийм нөгөө том хөөргөө гэдэг газар чинь дүүрэн үзэгчтэй. Одоо манайс чинь нөгөө сумын занд барилж яхад чинь бол нэг хэдэн хүн байгаа шүү дээ. Яг үнэхээр бүхэл дуртай нэг хэдэн хүн сууж байгаа. Тэг чинь бол тэр бүх цэргийн наадам чинь ингээл пиг байгаа. Тэгэл цол аваал, дивж аваал тэгэл нөгөө боорцоо гэхэр чинь ямар гоё юм. Нүргэлсэл юм. Нүргэлсэн юм гэл. Ийм газар ингээд цол авч ямар гоё юм. Ийм байдаг юм байна гэл. Тэнд тэгээ хинтээ барилдад цол авсан юм бэ? 2 дээр мөнх одахтай. Ховд. 3 дээр Хөсгөлийн Батны маршлаа.
Хотын маршлан. Дөрөвдөр номойхтой Сүхбаатар. Гэтэр нэг хайнц ч үгээр дахиж үзсэн үү? Тий. Би одоо тэрийг Нэг үзэж байгаа. хонгодоод сайн санах. давуулж гуйдаад тэгээ толгоо өрсөн гээд дахиж яагаад. Муутал үзээ. Хөө. Тэгээл өстэй. За дүүрсэн гээл барьж аваад тайраал мартсан жаал ашгүй хөл нугараал. Тэгээл бим бочрахаар 5 даваал цэргийн начин болол 6 дээр гантлахтай увсан хорц. За. Манайхан л тайраал бариалаа. Тайраал бариад таавал. Гараал тайраал барих гэсэн чинь гаргаал шигэлж тийм үү. Үсрээл явсан. Хатлагаарслаж бас эвгүй барилдаан тавьсан шүү тий. Тий, сайн байсан. Тэгэл яах вэ цэргийн начин болж орж ил гой санагч. Тэгэл анх удаа нөгөө залаа зөөж үзэж байгаа. Залаа бид нар ч одоо манай үеийн бид нэг манай аймаг чинь босоо самдаар үгүй биш. Барамсай зааны нэрвч барилдаан болоод Торгийн аймгийн начин залгагддаг. Тэрэн дээр цоожмон төрүүлээд аймгийн начин болчихдог байхгүй. Залаа зүгэл нөгөө бид нар ч аймагтай болохоор зөөж өмгээл наашаа ирэхээр авчдаг. Тэгэл бидэд анх дадлын 90 жил лөө юу гэрэлээ. Цоожмон залуутай болоос. Бид нар өмсч. Ямар гоё юм бэ гэж. Цоожмон малгай бүгд дамжуулж юмшаа. Ингээл залааг шиж үзээд лээсэн. Зүгээр нэг залаатай болохын төс. Залаатай болохын төс ерөөсөө. Залаач л өрдө гой санагдаад тэгэл. Тэгэл ялангуяа тэр усын цолтой молтой хүний чинь залаа. Мангар юм харагдаад л. Залаатай л болох юмсан гэж бодоод байдсан чи. Бөөмөр өдлөөд эхэлсэн шүү дээ. Тэгээ зэргийн хачин болоод хизэн залаа тэмдгээ хийлгэж зөөсөн. Би яагаад? Би чинь босоо самдааргын Торгийн аймгийн зан цалтай байсан. За. Тэнгуүтэ би шууд аймгийн заныхаа нөгөө малгай өмсөд би нэлчин дээр очиод барилдахгүй манай элчингийн галын сорилго барилдаан болоод. Би тэрийг бас бэлгшээл юм шиг юу ч юм шиг нэг сонирн болгоо ицсэн. Тэгдэхгүй би чинь цэргийн начин мөртлөө нөгөө аймгийн зааны тэмдэг залаатай босч байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай хин жилээ хараад дүү энэ 100 аймгийн зам болгож байгаа юм. Би ч бас нөгөө болно шүү дээ гэж бодож байгаа шүү дээ. Нөгөө Торгийн моргийг чи мэдэхгүй. Тэ Торгийн моргийг чи мэдэхгүй. Дүү зам болох гээд юу төрүүлээд өмсчихэд байгаа юм уу? Энэ зам яг үзээтэл болчиход байгаа юм л тэр байсан малгайгаа л өмссөн. Арслан бол арслан юм заан ч юм уу ер нь болж хэмжээний болчиход байсан. Тэгэл нөгөө байсан малгайгаа өмсөл очсон. Тэгэл хатсан чинь заа болж идтгий. Тэгэл би дараа нь шүү дээ тэгэхэд л ер нь шалтгааны цааны малгай өмсч явлаа гэдэг. Тэр аймгийн зам болсон наадамд ер нь хин хэнийг давж одоо гарч ирж исэн бэ. Тэгээд тэр аймгийн наадмын одоо үзүр төрөнд хинтэй барилдаж одоо ямархуу барилдаанууд хийж аймгийн занзуул хүртсэн. Би доогоор 3 4 дээр юу яа 4 дээр хинтэй нуурсан бэл 5 дээр 5-аас санчинд 5-аас нөгөө аранга инх хамболон гэдэг ах. Тэ. Одоо аймгийн заа нь тэ аймгийн зам болцсон тэ. Инх хамгаалах тунаад. За. Инх хамгаалахыг басаад. 6 дээр нэг гадны залуу байсан юм бас нэрийг санахгүй. Төв аймгийн хөлөө арангаамч л нэг залуу байсан. Нэг би ерхүү том битээр нэг бор залуу. Тэрийг авч хаяад тэгээд азаатаа толотор барилдаад. Тэгээд манай азаа юу ядах вэ? Манай азаа чи ингэж цохиж алсын сүг аваад ингэ хүндэрдэг хөөх. Тэгэл яг нөгөөх нь алдаал цохиолол яг ингээл ингэсэн чинь тог толчдөг. Тэгэл голлол. Биш ганцхан утгаал солондоо гэж бодоол. Өндөхөл чангархтал утгасан цаашаа саваа явчихдаг. Тэр тэгээд би тэр зунжинга давтаад. Ер нь азаатай тонох нь ойлгомжтой болоод. Ер нь азаа битэр ер нь л үзэх байх гэж бодоод. Тэгээ зундан цоож дээр утгаад авчихдаг. Тэг очиж утгацсан тэр. Яг л бэлдсэн юм орж тий. Яг л бэлдсэн юм. Тэгээд тэр зүүн бэлтгэл их сайн ч байсан. Тэгээд хүн ер нь бэлтгэл сайн байх нэг хоног тохой бодол ордог юм шиг л шүү. Алсын сүг алдал яг нөгөө барьцанганы барьцаа алдал. Тэгэл би шууд голлоод шууд барьцын шууд өгөөл эхлэхт нь хотоолол. Том лагсгүй шүү дээ азаа явсаж бас тий. Манай азаа чинь сайн байсан шүү дээ. Сайн байсан гэж сайн. Одоо тэр улс аймаг төрүүлээд юу манитыг бол төрүүлээд бүх болцсон. Тийм байсан юм чи. Тийм бах нэлээ эртэл Торгийн барилдаан тэр нөгөө нэг
ямар барилдаан гэж болдог вэ? Тэр мөрөнд барилдаад байдаг гэсэн шүү дээ. Надад ч бид нар савг шүү дээ. Тэгээ үзүр түрүү нь яасан? Үзүр түрүүнд цэстэн цангилтай барилдахгүй. Цэстэн цангилтай барилдаад барилжаад энэ гараа тулгаад тэгээ барьж авахгүй дуусгасан чи зөрүүлээд л давхар тавьчихсан шүү дээ. Жотог юм. Тий. Тэгээ цэцэн төрөлөө би үзүүлсэн. 18 онд нь яаж барилцсан? 18 онд би санг ах 4 өдөр онсон. Санг сар начинд. Танад хинтэд очив барилцсан. Хинтэд очив барилдаад би 4 өдөр ончихсон. 19 онд тэгээд яг одоо аймгийн арслан болохдоо ямар хөө барилдаанууд хийсэн? 5 дээр цэрний маг авч хаяад. 6 дээр энэ дээр 7 дээр цоож үтээр тонж байгаа. Тэг үзүр дүрнд оогих тэр. Тэгэл өршилж. Цоож үтэрийг 6 дээр тонаал, цоож байгаа хаяал. Тэгээд оогих тэр үзүр дүрнд зэл барилдал. Тэгсэн чинь нөгөө хоёрын давааны нөгөө оноолт яахгүй гэдэг үгүй байхгүй нөгөө цал юм. Тэгээ нэг хэсэг нэг цолчин нэг тийм алавчихгүй яваад байсан баг тий. Нөгөө хоёрын давааны оноолт яагаад тэр ихтэй юм жоохон аль аймаг дээр ч ихсэн харагддаг шүү. Тэр ихтэй харамсмаар биднэрт ямар ч хамаарлаггүй асуудал тэнд яваад байгаа шүү дээ. Тэр нөгөө оноолт моноолт зөрж гин үү яаж гин үү. Тэрнээс болж залуучуудаа бас айгу хохироод байгаа байхгүй тий. Ер нь бол тэд нар нөхөр бид нар л хөрхий цол авах гээд барилдах гээд байж байгаа юм чи юу тэр оноолтон зөрж байгаа барьж байгаа яаж мэдвэхтэй ер нь. Оролцохгүй юм чинь тэгээд нэг оноолт моноолт нь яасан ч гээд үлээ тэгэл бид эдийн цолыг өгөхгүйгээл. Тэгэхэр чинь ямар сони юм бэ? Би өөрөө сайхан барилдаа төрүүлчихэд байгаа гэдэг. Тэг чим надад ч болохгүй нэгэ цол. Доогуур нь нөгөө нэг өөр хүмүүсийн хийсэн бодлоо та нарт нөлөөлчөөд байдаг. Тийм хүн юмнаас болж тех бол харамсалтай л юм л. Би өөр аймагт бас газрын харжлаасан тэр энэ яагаад. Тэгэхэр чинь л манайс тул амар хохиролтой л санагдсан надад. Одоо яг нөгөө нэг дивжицэг мэнэр програмаар шууд оноож байгаа болохоор шудраг болсон баг. Тэрнээс өмнө нь бол бас хэцүү байсан шүү те. Хэцүү л. Хэцүү манай чаг оноолт ер нь их байсан. Барилдахгүй жоод хүн гинт гараад ирдэг л донгосч. Тэгээ хуучин чинь нэг бүх цөөхөн ч байсан юм шиг юм. Бүх цөөхөн байсан болохоор актер анзаардаг л байсан. Одоо ч нь тэгэл хаан чатсан юм тэгэл юм чигчлэлтэн 120 барилт болчихсон шүү дээ. Дөөдөг л баг тий. Тиймэрхүү бас. Тэгээд тэр цолыг ер нь яг хизэнээс албан ёсоор ирэмбэнд оруулсан бэ. Яг цагаан сарын өмнөх юм баха. Он гараад. Он гараад цагаан сарын яг өмнөх л. Тэр ямар барилдаанаар үлээ нөгөө төрүүлдэгч одоо аймгийн заанаараа төрүүлж илүү. Тий. Орхон төрүүлдээд тэр чинь Босоо самд аврагын 100 жил. 120 жил. Босоо самд аврагын мэндэлтний 120 жилээр. Тэрнгээр төрүүлээд ер нь бас их гоё бэлгшээлтэй л. Манай аюу олон жилийн өмнө манай үеэл ах одоо энэ бүхөө өргөний энэ шинжилсэн зургнууд байгаа ч тест. Тий. Тэрийг манай үеэл ах зурсан шүү дээ. Тийм үү. Тийм манай үеэл ах зураг зурдаг. Тэгээ аюу олон жилийн ахыг оюутан багтан жилөө Босоо самд аврагын зургийг яг гоё гараар зуруулаад гэрийнхээ хоймор тавьсан байсан. Ер нь их бэлгшээдэг гэсэн. Тэгээд тэр Босоо самд аврагын барилдаанд ингэдэг. Би чинь нэг арслан болцсон. Бас намар нэг сумаар явж хэдэн бэлгээ цуглуулад. За ганц нэг өхөр мөхөр хань мань өгцсөн. Тэрийгээ цуглуулад би хөдөөгөр яваад амраад тэгээд байжгаад манай нэг ах хуу жоохон аваарт ороо. Тэгээд нэг гайгүй ихтэй хөнгөн гимтэлтэй тийм хот явж үзүүл хэрэгтэй нам аль дээр хүн байхгүй нэгэд тэгэд болдог. Тэгэхээр би ч хөдөө байвал байч марч яаш та явчаад тэр одоо малаа харж бие үзүүлэхгүй нэг жоохт би нэг хит хоног байж. Тэгэл яг тэр хит хоногт ингээл бүр бүх нээлтийн барилдаа эхлээд явдаг. Тэгэл ингэсэн жил ерөөсө барилдмаар санагтаал ингээл зүүдлээл. Унтжахтаа ингээл зүүдлээл ерөөсө барилдад цоц сэрээтэл. Ерөөсө барилдмаар санагтаал. Хүн бас бэлтгэл хийжээд амарчаар хүн тэгдэм юм шиг. Тэгэл ерөөсөө ингээл барилдмаар санагдал ингээл төсөөлөл. Ингээл юм ботхоор л бүх бодол ерөөсөө юм болохоор л барилдаан бодол. Тэгэл ахыгаа хүлээгээл тэс чадаал хэвээр. Тэгсэн чинь хараа ах маань хүрээд ирлээ. Тэгэл ерөөсөө зөрөөл гараал хот ирээл пулгаан дээр ирээд одоо 2 заан төм дэмрэл начиг өсгтөр начин бид 3 бэлтгэл хийгээд. За тэг чи одоо 2 начин байсан. Тэгээ бэлтгэл хийжсэн чинь одоо 2 тэгж байна. Чи их сайн байгаа юм байна та гэлэж. Өмнөх өдөр нь бас би дэвжин дээр очиод цоож бидэд бэлтгэл хийсэн байхгүй. Тэгсэн чинь цоож
хөвгтэй барилж би ч өөрөө ч нэг анзаарахгүй л байсан. Тэгсэн чи хэвэртэй болчих шал гэлээ гэж. Би одоо амарч хөдөөр тэнд ирсэн ямар нэгэн бэр авахтай гэж бодчихад. Тэгээд тэр булган анахандаа очиж одоо ирэх тэгж чи юу их сайн байгаа юм шүү. Нэг сүртэ онолцож давалцаагүй бидэд бас. Ганц нэг барилдад нэг зөөхөн яасан л тэгсэн чил чи юу их сайн байгаа юм шүү. Хана нөгөөдөр сайн барилтар л гэж. За тийм л юм байл гэдэг гэж очиж. Тэгээ босоо сандаа 120 жил болоод обох байхгүй байлуудаа тэгэл. За обох байхгүй ч одоо ядаж би 3 усна гэдэг. 3 тавч. Яаж аврагынхаа барилдаанд хүрэж 3 усч. Тэгээд очиод соёлын амаа гэдэг нэг өндөр ах байна шүү дээ. Би тэр ахтай чаал ганц л таарсан. Олон тий завхны олон ч харж байгаа. Өндөр гоё ах бол тэгээд би тэр өстө нилээ үзтээ. Би ч муудсан гамбаагч муудсан. Гүрийг л нөгөө 3 давна гэсэн сэтгэл зүгээрээ л гослаа. Гүрийн саргаал хараа басаал. За 3 шатсан. За одоо ингэ тэр норм шаачлаа. Хийчлээ гэл. Тэгэл тэгсэн чинь дөрөв дээр залбахтаа таарна. Тэгэл залбах гараач өргөж чадахгүй юм. Муудц. Тэгэл за яа ихэл гэж. Тэгсэн чинь би хонгодуулаад ундаг юм уу? Хонгодуулаад яхаа нэг ганц нөгөө ширвэгээ хийж үзчих гээд байхгүй. Тэгсэн чинь намайг хонгоддгоо дээ. Хөлөө хойш тавьдаас намайг суйлчих гээд болдог. Мэдээд байна тий. Мэдсэн юм яасан. Тэнгуут нь бүр улаан цай ингээл баруунаа тавьсан ч арайшгүй хонгодчих. Тэр хөлөө явуулсан жилээр тэр халдаал хонгодчих. Оо ёндоо. Дөрөв Дөрөв авсан. Тэгээ саранзах авдаг. Саранзагч тэгэхэд бас гайг болцсон байсан юм аа. Би саранзагтай бэлтгэл дээр ганахаас орилсон. Юу унчихгүй байх гэж боддог. Тэ гарсан дахиад баруун хонгод. Дахиад эргэл тавьчихсан. 6 дээр одоо ирэхтэй таарлаа. Одоо ирэхтэй үзэл одоо ирэх нь хил чангараал таллах гал эргэж шээ. Жохон гараас олцсон жил хаашаа сочдөг. Нэг ингээд нэг итгэж лөө нэг өөрөө сочдөг. Тэгсэн жил одоо ирэх хоорлоо атлсан. Би өстө сайн байсан шүү дээ. Би өстө өнөөдөр төрүүлэх байсан шүү дээ гээл. Тийм батнаас одоо ирэхээ жоохон бод. За одоо ирэх төрүүлнэ гэж яахаа гэж бодчих. Тэгээд тэгсэн жил одоо ирэх хоорлоод байсан. Тэгэхээр одоо ирэх би тэгж бодсон. Одоо ирэх өөрийнхөө бэлтгэлийг аягүй сайн мэд. Юу юм бэл. Өөрийнхөө биений тэр байдал мэдлийг аягүй сайн мэд юм шиг л. Тэгэл за гэж бодоод тэгэл сэрхтэй үзлээ. Сэрхийгээ бас ачлаа. Сэрхэд бид ерөөсөө давж үзсэн. Би ерөөсөө сэрхт олон унсан. Тийм үү. Сэрхт ерөөсөө давж үзсэн. Тоош яг чацуу илүү. Тий. Бид нар чинь нэг онох. Тэгээ харин сэрх усчлаа. За бүр болоо авчихсан. Зүр дүр гараа. Тэгэл нутгийнхын дүүрэн байгаа. Тэгэл тэр чинь нөгөө бас нөгөө нутгийнхаа алга ташаал ингэ чинь. Тэгэн штэ тий. Тэгэл гарч ирэл орхоо ч өнтө жинхэнэ залуу начаа орж ирсэн байсан. Тэгэл дахиад баруунд явсан дахиад хаглаад өсгөн тэгэл онцсон. Хүн тэгээд нөгөө төрүүлэх өдрөө тэгээд тэр яач агаад ундаг гэдэг тэр үнэн бохоо юм зүгээр. Энэ хүн зүгээр цаг нь болсон бол тэгэл төрүүлэх цаг нь болсон бол тэгэл төрүүлэх л шүү дээ. Би ч бодоод байгаа шүү дээ. Бадрахын баруун дашаа гэдэг нэршил ер нь тэнд тэгээд яг албан ясаа. Тийм. Тэгээд тэр чинь өөртөө л унаад байгаа шүү ер нь л. Тэр ингээд харж яхад л унаад өөртөө л унаад байгаа шүү ер нь л. Тэгэхээр тэр нөгөө нэг хөдөө очиод бэлтгэл хийж байгаа хөдөө хэд хоноод амарцсан тэр нэг сайхан сэргэлт болсон юм байна тий. Тэгээ сэргэлт болоод тэгэл хүн чинь ерөөсөө ингээл биеийн байдал их гоё болохоор барилдамаар санагддаг шүү. Хэл өршлөл барилдаа моддаг. Тэгэл ер нь. Тэ нэг том барилдаан тэгээ барилдчихар чи ер нь цаашаа би ч бас улс аймагт төрүүлсэн хүн чи ер нь болоод ах юм шүү гэсэн бодлоор сайхан нөгөө сэтгэл орно гэж ярьдаг тий. Тэгэл би чинь дараагаас нь одоо пүрүү давахыг хаяал. Пүрүүгээр интернет чинь ингээл хаяал. Ерөнхийлөгчийн цамд би пүрүү давахаар 3 даваал. 4 дээр суур аврагтай чинь сонгуулаад, сонгоол. Тэгэл ер нь сэтгэл ороод өөр болчихдөг юм л. Тэгээд за би энэ жил ер нь сайхан үзэх юм байна да гэдэг чинь корона. Тэгэл яг корона болол буцаад ингээд барилдаа ороод ирэхээр л шал үргэлцсэн. Ер нь яг тэр нэг юм 20 морин оны 19 20 оны тэр зааган дээр тэр үеэр их бэлтгэлийн их өндөр циклтэй мундаг сайн байсан бүчүүд короногийн дараа ингээд жоох ир дарц юм санагдаад байгаа юм. Тий. Би надад ч бас ер нь тийг санагдсан шүү дээ. Нөгөө барилдаа хийхгүй байгаад ахаар тэгэл өөр болчихж байгаа шүү. Тэгэл би л тэгэхэд л ингээл жил дамнаар сайхан барилдсан бол тэгэл их лайтаан болж байгаа гэсэн бол гэж боддог шүү. Тэгэл яг ах нартайгаа үздэг болоод
Яг гоё ингэж Яг барилдаг дээр яг ирсэн барилдаг дээрээ сэтгэл орцсон ах нартай л одоо үзэх юм байна гээл Аа. суур аврам урагтай чинь сонголцоод барилдаад ирэхээр чинь юу л үзнэ л гэсэн юм. Тэгсэн чинь байхгүй корона. Аа. Тэгээ коронагийн дараа эргээд ороод ирсэн чи ер нь ямар хөө байсан? Ах ой тэгээд буцаал бэлгэлээ гэж яаж юм чи. Ер нь л ихтэй яг тэр нэг гоё мэдрэмж авч ирсэн үе тасалж чарч нэгэд тэр нэг тийм сайн байгаа гэсэн мэдрэмж юугаа алдаад ороод ирэхэр чинь тэгэл форум нэг жоохон тийм болчих. би ч яасан ба штэ тэгээд бүгдээр л тэгсэн юм чи. Жоохон тийм санагцсан надаа. За хэрвээ өргөжтэд явсан бол тэр суман дээр бас нилээ явах байсан бол та гэдэг. Тэр суман дээр өстэй сайхан. Ер нь тэгэл хүн чинь нэг сэтгэл ороод ирэхээр хүн чинь сэтгэлийн амт нэг сэтгэл ороод ирэхээр тэгэл ер нь зааланд нэг шуугуулсан хүн чинь ер нь дараанаас сайн барилдах гэдэг тийм. Тэгэл ер нь л үзчих гэдэг юм биш. Натах үзчих гээл. Remicon бүтээн байгуулалтыг итгэл дээр суурилдаг гэдэг. Хийхээ ярих биш, хийснээ харуулахыг бид ажлынхаа арга барил, зарчим гэж итгэдэг. Чанар манай зорилт гэсэн үрээ бидний хувьд хизээч хуучрахгүй. Тэгээ энэ улсын баяр наадамдаа ер нь яг хэдэн оноос эхлэж зодголоо. Бич улс юу шүү дээ 2021 20 одоо тий 21 ч юм уу болоогүй тооцохгүй болчихно тий. Би 2 жил 3 дахь жил дээрээ. Одоо 20 онд л анх зодголж байгаа гэсэн үг юм. Тий нэг сумын зам ахта нэг гарсан юм аа. Аа. Гараад энэ бацаах дунжсэн. Харцаг. Тэгээд 3 барилдаа 4 төгтөр юм байна. Цал авч. 20 оны нөгөө коронагийн үеийн тэр хөдөө болсон наадамд ч одоо 2 даваад 3-ын даваад усын мөнх 2 харцаад унсан байдаг. Тэгээ мөнх 2 харцаа манай нэвтрүүлэгт орохдоо ярьж ирсэн. Бадрахыг би нөгөө шатаан дээр нэг юм зэлтцсэн гэдэг. Тэгээ яас гэсэн чинь бадрахын талаар буухаар ашгүй гэдэг ингэсэн чинь тэгээ тэр жигтэй миний талаар сонгуулаа тэгээ би цаашаага барьцааваа тэгээд бадрахыг давж исэн гэж ярьж ирсэн. Бадрах тэрийг анзаараагүй байх гэдэг хэлжсэн. Тий би өстө анзаараагүй. Ер нь л би мөнхөр тэгэхэд л ерөөсөн унах тийм сэтгэл зүй. Би юу нэг сайн байсан. Би нэг сайн байсан. Биш тэ мөнхөрд л яагаад чанахгүй гэж бодоод. Тэгээ би барилаад хотгаад хойр хонд ч тоххой. Яг камер шүүж эхэлсэн жил шүү дээ. Тэгээ би л камер шүүх юм чи хангалттай юм. Хангалттай хийцэн байгаа. За би одоо 4 өдөр яаж тарах вэ гэж зогсож байхгүй юу. Тэгсэн чинь хайцсан гэл ягаал мөнхөр чинь өөр унцнаа мэдээд байгаа шүү дээ. Аль тагчил даа гэж дахиад барилчих. Би ч хайцсан. Нэг 2 хүн яахта мэддэг шүү дээ. Ер нь би нэг гадар барагцаа байдаг шүү дээ. Төрүүлээ хурцсан. Тохон тэр тэнд хурцдаг байхгүй. Таад ингээ эрэхтэй. Тэгэл за бай хайцсан юм чи гэл мөнхөр чи өгшөө барилчил да хоёлаа барилчил. Үгүй өөрөө би давцсан юм чи. Шамтай яг тагчрлцдаг. Тэгэл 4 даваа удаа зогсчихсон чинь өө тэнд бас нэг хэсэг юм болсон юм. Тэгчихсэн бол хайн гэж байна. Тэгэхээр би хайн болохоор нь одоо тэнд одоо юун ч уурлж байгаа тэр хөлийн жуурлж байгаа юм. Хайнгийн гол санаа уур явчихдаг. Мөнхөр юм ам гэж үдий хийж задаал. Төөлөжсэн чинь юу шодноо л гэж. Тэгэхээр л за шодооч сонголооч мөнхөр донд гэж үдий хийж задаал. Тэгэж шодоол тэр одоо тухайд би одоо шоогоо хараагүй юм байл үдээ. Би тэгж л одоо шоо. Тэр жоохон нервтцсэн тэгээ тэрэндээ тэгээд нэг анзаарахгүй л байсан юм болоо да. Тэгэл ерөөсөө мөнхөрийн талаар буухаар л хэвээр мөнхөр сонголоод унаа гэж үдээ. Сонголооч унахгүй гэж хатгалсан. Сонголоолыг ундаг. Тэгээ яг мөнхөр маа сайхан цал авсан. Тэгээд мөнхөрөө сайхан цал авчих. За ашиггүй. Тэг нэг давсан ман цал авчихаар би ч бас баярлаад байгаа шүү дээ. Бид чи юу юм шүү дээ. Ер нь унсан давсан. Тэгээд нөгөө унсан ман цал авчвал тэгээд унсан ч гэсэн бас өөрхөн баяртай. Шатсан ч тий. Сайхан энэ маань сайн байсан юм байна да. Сайхан цолтон болчлоо. Дараа нь би авчвал тараа л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд начин болоо дараа нь харцах цал аваа тий. 22 оны наадам бол одоо 1024 мөнх барилдаад өргөн дэлгэр сайхан наадам бол олон сайхан залуучууд цол авсан тий. Тэгээд тэрний дотор одоо бас нэг нь болж Монгол төрийн их баяр наадам 6-аад авч улсын харцах султан болсон. Тэгээд тэр наадмын одоо сонин хачныг эргээд нэг үзэгчтэй хойчлол бас гой дурсамжууд гарч ирэх болов. Тий. 22 онд чинь ер нь л би жоохон улсын цол авмар хүн ер нь жоохон бахтаад хүний нэг сэтгэл зүйн бахтаад ирнэ ихээр л хурдаг гэж тэр үнэн бах юм. Би нэг цол авчмаар санагдаад би л
би л юу нэгж бодсон начин болох юм би харцгаална даа гэж бодсон. Намайг нэг актер дээгүүр хавар гарчлангуул авчдаг юм бол би л харцгаална гэж бодсон. Тэгэл тэр занаа обохтой бэлтгэл гараад тэгэл бэлтгэлжүүрний хайтаахан байсан. Тэгэл сүүж дээр гарсан. Тэгээд хүн болох ч юм болдог юм шиг л сэтгэж авчихсан тийм юм зүгээр. Тий. Зөндөө сайхан аав хүмүүс урилж байгаа тэнд бол цөөхөн цолтонд ордог шүү дээ. Одоо энэ жил нодлон 3-4 цолтонд орж байгаа шүү дээ. Өнгөрсөн жилийн наадмарч одоо 5 хүн шинээр улсын цол аваад 2 нь ачаа 2 нь харцах нэг нь үзүүр төрөөр очиж байгаа юм тийм. 1024 гэхдээ ер нь бол залуучууд аймгийн арслан ер нь цол авах чамд бол 1024 хамгийн боломжтой үе юм билээ шүү. Нуграа нэхвтэй. Тэр үеийг алдахгүй сайхан цол авчвал тэгэл цаашаа сайхан. Ер нь 500-оор бол бас чанга шүү дээ. Ер нь бол би ч одоо аймгийн арслан аймгийн зан цолтой аймгийн арслан мөртлөө зан чимэгтэй 2 харцагтай байхдаа л ганжаа тахтад харж ирсэн шүү дээ. Улсын нэгчэнд. Тэг чи одоо би ч өсгөдөр болчиход ах чинь тэгэл хорцооттой шүү дээ. Нөгөө амар хорцооттой чинь яг л дөрөвдөд харж шүү дээ. Тэгэхээр чинь 500-аар нуглаа бол бас хатуу тий. Хатуу. Дөрөвний нуглаач бас халгамаар. Хоёрын нуглаач гэсэн ер нь яг улсын цолтонгууд бол гайгүй гэтэл ер нь юу болцсон байл шүү. Энэ жил би нодлоо 2 жил би аймгийн зандаа дарсан. Энэ жил би шаруудад харж л шүү. Ер нь ахаал хэлээ шүү. Эндээшлээл. Тэгэхээр ер нь 512 болоос чанга шүү. Тэр жилийн наадмын одоо сайхан барилдаануудаа иргэд ярихад тийм. Тэгээ 2 дээр энэ манай Наранбаатар арцгын бонд хорлоготой таарад. 3 дээр ар хангай начин. Давг өчр начин. Давга хаваа тий. 4 дээр ганжаа тахтай таарад. Тэгээ 5 дээр бочлоо хаваад. 6 дээр эрдэнэ хүүх хаваад. Тэгээ бүгдийн сайхан хаяад цол авсан да. Эрдэнэ хүү начинд хоёрын барилдаан чи ямар хоолчдөг вүлээ. Эрдэнэ хүүх ер нь золгосон жил ер нь яарад байгаа л таа шүү ингээл. Юм хийх гээд байгаа ингээд л гэдэлцээд байдаг шүү. Тэг яг нөгөө нэг 5 яг өөрөө жинкнэрээ 5 давцсан тэгээд их догдолсон баг тэр тий. Тэгэл их яарад л золгоол. За хоёлаа жоохон зогсож за хоёлаа сэрүүнээс барилт гэж жоох золгох гэсэн тэгээл гэж. Тэгэл баруун золгоол эхний дангаас тэ шууд. Баруун золгоол ингэсэн чил ах чангараал юм хийх гээл ингээл. Тэгэхээр за ямар ч гэсэн л урагшаа шахад татах ч юм уу нэг урагшаа дайрах гал байх юм дагуулаад иргий гэж бодлоо. Тэгэл яг бодсноор болоо. Ах нэлээд чангарсан. Айгуу чангансан гэдэг дараа тэгжсэн. Айгуу чангарсан юм шиг. Тэгээд нөгөө нэг ах чи нөгөө 2 удаа ягаад нөгөө яатсан мэсэн тэгээд 5 давцсан мэсэн тэгэл. Юу нь л харцаа болъё. Ямар ч гэсэн цолоо ах байлээ гэж бүр толгоондоо бас жоохон арай их өөртөө нэг юм хөтсөн байсан юм шиг. Тэгэл би ярьцсан баг. Би тэгж айгуул хатуураад байсан. Тэгээ тийм болж. Тэгээ ер нь зүгээр 6 давчаад 7-гийн даванд өөрийгөө ер нь хаахан хавьд очтол. Ер нь аманд ячих болоо томчих болоо ер нь ямар хөө багцаатаа сууж исэн. Яг би ер нь дээрээс авах байх гэж бодчихсон. Суур авраг харин өнгөрөх юм болов яах юм бол гэж бодчихсон. Тэрнээс л ер нь дээгүүр л авах гэж бодчихсон. Тэгээд хүний нөгөө одоо л тийм хандсан сэтгэл гэдэг юм биш нөгөө харцаг болцсон. Хүүхд тахт нэг харцаг болчихвол болно да гэж боддогсон чи харцаг болцсон. Тэгэл одоо улсын зан ингээл баасан дор зан өсгөө зан ингээл хүүхд тахт ингээл санжаа дам зан ингээл те. Улсын зан гэдэг чи одоо тэгэл амар одоо манай хүүхд тахт л тэнгэр ундаг шиг юм харагдчихал яг хүнгээ толоод ирэхээр би энэ цоллыг за би нөгөө суур аврагд авчиг гэж бодоод шүү дээ. Даваад би авчвал яах. Би суур аврагд даваад авчвал би улсын зан гэдэг цол улсын зан хүн шиг байж чадах уу те. Тэгэл ерөөсө хүний нөгөө хүн хан мөргөн гэдэг шиг хүн сэтгэл зүйн дээр авчиад тулчиж байгаа байхгүй. Тийм болохоор ерөөсө сэтгэл зүйгээ үргэлж төрүүлнэ гэж бэлдэхгүй л хэрвээ чи нөгөө ботсон цолондоо орчих юм тэгэл хан мөргөө. Тэн дээр очиж гацчих гэдэг тийм. Заал хан мөргөө л шүү дээ. Тэ. Тэнгуул нөгөө сэтгэл зүйн хөрхөө байлал эхэлж байгаа. Тэгэл тэгж л утсан. Ер нь олдсон боломжоо толтол ашиглаад төрүүлнэ гэж зогсож байгаа юм. Тэгэл суур аврахтаа штэ. Хөп гэл анцгаа ашиглал. Гэтэ тэр суур аврах шиг амар шүү.
намайг бүтээр ирэхтэй хөшгөлж Аа. тэр зүүн тэр ганц гар сөхөд хөшгөл бол амар шүү. Аа. Тэгээ аврагтаа ер нь тийм санаандаа тултал бас сайхан барилдаж чадаагүй бах тий. Чадаагүй. Манай аврагч суур аврагч гэдэг олооныг дэж хөшгөлөө шүү дээ гэдэг шиг. Тэр энэ цагт бас суур авраг юу ч ярих вэ тий. Аргагүй л тэгээд бүх юмруу барилж чинь. Авьяас чадвар юу гэдгийг тий. Ур ухаа бүх юмор л барилж шүү дээ. Төвчээр тий. Бүхнээс гарч болох бүх юм гаргаж шүү дээ. Тийм байж л одоо ингээл сайхан тархаар болцсон тий. Ийм л баг. Тэгж боддог шүү дээ. Зүгээр одоо улсын баяр наадамд одоо бүгд л сайхан адилхан бэлтгэлтэй тийм ээ. Бүгдээрээ л одоо бяртаа, бүгдээрээ эмэгтэй одоо гэж бүх юм тулчаал орж ирж байгаа. Тэгээ тэр дотроос одоо яг юу нь илүү байсан хүн тэр өрсөлдөгч хаяад байна гэж боддог. Юу нэг сэтгэл зүй бэлтгэл хоёр л шүү дээ. Бээр организм өөрийнхөө биеийг сэтгэл зүйтэйгээр бэлдэж ирсэн л. Сэтгэл одоо тэгэл суур аврагын тэр барилж байгаа ерөөсөө бүгд сэтгэл зүгээр л хайчих юм бол анзаараад тахт. Яг мэхэр хаяад байгаа юм шиг мөртлөө. Төвчээр гэдэг чинь одоо тэгэл сэтгэл зүй л ууш таарч юм тийм шүү дээ. Сэтгэл зүгээр л хайчих. Суур аврал тэр асар том төвчээрээр л хайчих юм хүмүүсийг. Тэгэл ер нь л хамгийн том юм бол тэгээд нэг бас нэг бүх хүн болсных нэг зөв сайхан явуул те. Айх тэр нэг чин шугамаа алдчихгүй нэг яс уртунгүй биш нэг сайхан алдаа оноо багтаахан шиг буруу зөв ярьчихгүйхан шиг нэг яваад байх юм бол бас тэгээд нөгөө хүний амны бэлгшээлтэй. Одоо тэгэл тийм биш л одоо ингээл харж ал ард түмэн л юм ярьдаг. За энэ ч нэг цол авт өгцсөн те. Тий. Энэ ер нь болцсон доо гэтэл ерөнхийдөө нэг тий. Авандаа гэсэн мэл тэгэл яаж иж байгаа л авдаг. Тий. Энэ бол олсон цолтой хүн байх хэвэл юу л ганц нэг жоохон тийм юм байх нь байгалах. Гэтэл ер нь бол нэг сайхан зөв яваад ард түмнийхээ нэг актер итгэлийг алдчихгүй шиг буруу зөв явчихгүй шиг байгаад ах юм бол тэгээд олныхаа хайрыг дагаад явж байгаа. Олныхаа хайрыг дагаад тэгээд нөгөө өдөр тутмынхаа хөдөлмөрийг хийгээд те өдөр тутмынхаа бэлтгэлийг таслахгүй хийгээд тэгээ явж байгаа юм бол ер нь тэгээд жинкнээсээ нөгөө хувь заяг нь хардаг гэж. Үнэнчээр явсан хүнийг те. Үнэнчээр явсан хүнийг Аз явна гэж. Аз гэдэг чинь тэгэл ерөөсөө хөдөлмөрсөн үнд ирдэг гэж би л орхоор нэг хэлжсэн би ч бас ер нь тэгж боддог. Энэ хөдөлмөрсөн үнд Аз ирдэг. Намайг энэ төр анх улс аймагт төрүүлж яхад намайг улсын цал авч яхад энэ Азтай гэдэг хүмүүс хэлж лээсэн. Азтай. Гэхдээ би Азыг авчрах гэж бас хөдөлмөрсөн шүү л. Тэгж байх. Чи одоо зүгээр байж байгаа тийм одоо очиод ямар хүнд Аз ирэх үү тий. Азтай. Би бас Азтай сайхан. Гэтэл энийг авчрах гэж бас хөдөлмөрсөн те. Энэ их хөдөлмөрийг хийж энэ их бүхэн ухааныг сурах гэж одоо тэгэл олон хүнээс юм сурлаа шүү дээ. Тэгэл олон багш нар байна. Зөндөө багш нар байна. Одоо манай Хосор багш, Хобох байна, Масках байна. Зоригт багш байна. Бүрэнбаатар начин байна. Тэгэл ингээл энэ тэнд ингээл нутгийн ах нар дүүнэр ингээл барилж байгаа бүх ах нар ер нь багш шүү дээ. Одоо дээд үе ах нараас ингээл энэ тэнд таараалахаа ингээд болохгүй байна, тэгээд болохгүй байна, тийм байна, ийм байна гэдэг тэгэл хүн баланаас асуугаад үз тарах шүү дээ. Тэгэл авахыг аваал тийм ээ. Тэгэл ерөнхий яг миний яг бас үндсэн том суур бэлтгэлийг тавьж өгсөн бол ер нь Обох л тоо. Яг 15 6 оноос хойш сайн цоож үтерэг бол бас сайн багсан. Усад анх төрүүлсэн үеэс эхлээд хоёрыг тий. Төрүүлээ төрүүлснээ 13 төрүүлснийхэн дараа 15 6 онд би очижсэн баха. Цоож нэг арай нэг жилийн өмнө очсон баг. Тэгэл ер нь тэгэл хосоо огшоо бүх хоёрын юугаар бас нэлээд илдвэр үтсэн шүү. Обохын бэлтгэлээс ойлаач гарч ирсэн. Заалнаас ойлоод гарч ирсэн ч үе. Оюнболтын ер нь бэлтгэлийн онцлог яг юу вэ? Та нарыг ер нь яг ямархуу төрлийн бэлтгэлийг хийлэгдэх үү? Обохын тэр одоо бэлтгэл. Би одоо обохыг ядарч ийн гэж үг сонсч үзсэн. Буудж ийн гэж үг сонсч үзсэн. Итгээд тэр бэлтгэлийн бие организм нөгөө хүний ачаал авах тэр бие организм чадвар тэгэл тэр барилт ухаан бол тэгэл аргагүй л тэгээд өөр хүн шүү дээ. Тэгэл ер нь хажууд нь байж гал ер нь олон юм сурсан дөө. Оюнбол Дарслан маань одоо тэгээд үндсэндээ бас нэлээд хэдэн жил барилдаагүй завсралчлаа. Тэгээд өнгөрсөн хавраас эхлээд
барилдаад. Яг одоо сайхан барилдаал байна тийм ээ. Яг нэг хуучных шиг гоё формдоо орж арай л амжихгүй л яваад ах шиг байна. Ер нь бэлтгэл сургуультаа хэр хийж цаадах чи ер нь хэр хичээж их шиг байна. Ер нь бол бэлтгэл цаадах чинь бэлтгэл таслана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Аа. Байнга л бэлтгэл. Аа. Юм тийм ч гэсэн битэрч чинь ер нь бэлтгэлээр л сайн утсан шүү дээ. Аа. Тэгэл өөрөө дагаал хийн. Тэгэл битэр чинь бэлтгэл дээр л аланг нь аллаа шүү. Ер нь өөрөө нөгөө амар хүнд бэлтгэл хийдэг. Аа. Өөрөө ч тийм тамиртай бэлтгэл сайн. Тэрнийхээ хүчээр л тийм одоо ч гэсэн хийж л бэлтгэлээ таслахгүй хийж л. Ер нь яг хөө ингээ яагаад асуугаад байна нөхөр нөгөө олон түмэн ингээл буцаад нэг ирээд барил да. Дахиад нэг ингээд устдаа Нөгөө төрөний юм биш нөгөө корона нэг ингээд ингэхэд нэг хүн сонирн болсон гэдэг шиг. Тэрнээс олон жил ингэчгэрсэн бас ингээд буцаад нөгөө бэлтгэл барилдаа хоёрч тийс хоёр өөр юм болчихдөг шүү дээ ер нь. Тэгэхээр нөгөө бэлтгэл хийжсэн юм чинь тэгээд одоо нөгөө барилдаандаа ингээл контактлаа барилдааныхаа учрыг олчихгүй л тэгэл явал тэргээл олчихвол тэгэл ямар ч асуудалгүй шүү дээ. Тэрнээс бол нөгөө яг л нөгөө ингээл хөндөрөөл яачаар ч нөгөө би сонирн болсон мó тэргээл олохгүй л эргээл нэг тассан зогцсгол нэг дасан зогцоол тэгэл бол. Тэрнээс бол тэр хүний тэр барилдах ухаан өөрийнх нь би одоо ярих юм байхгүй шүү дээ. Тэр авиас метр юм шүү дээ. Тэгэл тэр чинь одоо тэр хүнд л өгсөн юм шүү дээ. Хүн болоо тийм юм өгөхгүй шүү дээ. Амар бэлтгэлийг бол амар хийн шүү дээ. Амар. Бид чи өдрөө 2 бэлтгэл хийдэг байсан. Нүдэн нохлол босч ирэл бэлтгэлээ. Бэлтгэлийг бол шүү дээ таслан маслан. Тэгээд бэлтгэлийг дутуу хийнэ гэсэн ойлголт байхгүй. Амар шүү дээ. Remicon бүтээн байгуулалтыг итгэл дээр суурилдаг гэдэг. Хийхээ ярих биш, хийснээ харуулахыг бид ажлынхаа арга барил, зарчим гэж итгэдэг. Чанар манай зорилт гэсэн үрээ бидний хувьд хизээч хуучрахгүй. 2023 оны наадамд орой 2 онд харцагуул 23 онд нас Улсын баярын наадамдаа сайхан 5 даваа шүүгэрсэн. Тэгээ одоо манай нутгийн бүх өндөр мөнхөрд нь харцах 5-ын даваанд өргөж амлж аваад яг нөгөө Бадрахын баруун дашаа гэдэг дээр очиж хонгодоод тэг хөмрүүлээд умдаг. Тэгээд ер нь тэр барилдааны тухай тэр наадам ер нь ямар хоо болсон тухай нэг сайхан уучлаа. Тэр жил ер нь ингэхгүй би юу яагаад харцаг болдог жилээ. За энэ жил би нөгөө харцаг болсон юм чи сайн барилдана гэдэг. Тэр жил өвөл сайн бэлтгэл хийж чадсан. Ерөнхийлөгчийн орхот нь үлддэг шүү дээ. Тэгчээл ер нь жоохон сэтгэл ханамд болчихгүй юу? За харцаг болчлаа сайхан том барилна. Би нэг цагаан сар юм уу ерөнхийлөгчийн цамтлын үзүр дөрөв гараад сайхан барилчихсан. Нэг улсын цол авцсан юм байна те. Өөрийгөө бас нэг ямар шүү улсын цолтой юм бэ гэдээ харуулъя гэж бодоод. Тэгсэн чинь ерөнхийлөгчийн цамд зөөрлээд. Тэгэхээр ерэнд жоохон за ер нь нэг айтаах болчлаа гэд жоохон бэлтгэл ингээд салаардаа тэгээд жоохон ингээд багсаад тэгэхээр хавар ороод нэг сайн ч мууч ер нь бас нэг актер сайн ч биш. Гэтэл үзнэ гэж бодоод байж байгаа шүү дээ. Тэгээд тэр үйл би тэгж бодоод байсан. Өндөр мөнхөрд тэр жил их сайн байсан шүү дээ. Их сайн боромтойч байсан. Би өндөр мөнхөрд их сайн барилжсэн гэж бодчихсон. Ер нь мөнхөрд би энэ жил их сайн барилдах баг. Улс аймагт төрүүлсэн Алтан цомын финалд 5 алдсан бас гойд байсан тийм. Ер нь сайн байсан шүү. Би мөнхөрдний сайн байна. Угсаад сайн байсан. Тэгээд за адилхан үе тэнгийн заалгачуд бас мөнхөрд нөө сайхан том цол авах баг. Ер нь төрүүлчих жоох гэж би бодчихсон. Тэгээд би хүндж яриад зогсчихсон. Тэгээд тэгсэн чинь мөнхөрд нэ би бас яг 5 дээр бас намайг юу авчааргүй хал гэж бодож байсан. Тэгэл яалчгүй тэгэл авах зүр аргагүй төр чинь цөөхөн цолтой. Одоо тэгээд харцаг гэдэг цол чинь тэгээд 5 дээр ам авахгүй штэ яг. Яг сайхан ингээд гарах хэвээр хүмүүс нь гараад ирэхээр өсгөд рүү гаач авахгүй штэ. Тэгэл яг муу аваад за сайхан үз. Мөнхөрдний чи би өмнө бас 2 3 онцоо ихтэй нэг давцсан байсан. Манай аймаг дээр очны барилгад би давцсан. Нэг давж болсон чи 2 давж болно. Гаравч. Яаж барилдъя гэж бодсон юм. Мөнхөрдний би явуулж л өөрлөгөө авчирч л барилдана гэж бодсон. Тэрнээс би урагшаа яваад мөнхөрдний хайна гэж байх уу. Сайхан оруулж ирж байгаа л орооцолтол барилдчих гэсэн. Яг ингээд орооцолтол. Тэрнээс л би урагшаа яваад мөнхөрдний хайна гэж байх уу. Тэгэл яг нөгөө өсөх өдөр болол баруун дашаан дээр
баруун ташаан дээр очивол. Тэгэл ирэхээр л хүмүүс камер харъя л гэж. Мэн чи өрөөгүй штэ. Яг ба камер харж ийлээ. Тэгэл 6 дээр содны маршал авсан да. Ястаа дахиад нэг баруун өөрөө нэг баруун хаяал нэг баруун дээр очиж унсан л. Яадаг үлээ хөөгөө дайраад мордоод явдаг үлээ. Тий, хөөгөө дайраад мордоод энэ дэр баруунаараа мордохгүй алдаад чааш ирэхчихгүй. Тэгэхээр л яг ингээд тонгоосон жил хөл байшаа байхгүй. Бид чинь цоож ивтер чи ярьж л гарч байгаа шүү дээ. Баруун хөл дээр мордохгүй шүү. Баруун хөл дээр хөөж мордохгүй чи. Ингээд цоож хэлж гараад би ч өөрөө л мэдчихэл байгаа. Яг л инфлюенсер ингэж мөргөөд цаашаа ирэхээр ингэсэн жил яг л морчиж байгаа. Яг л дээр очиж морцсон. Тэгээд Арслан давчаад нэг 2 гараа ингэдэг шүү дээ. Тэрэн дээр дараа нь хүмүүс янз янз юм яриад идэг. Тэр ер нь Арслан юу гэсэн тэгээд мэдхгүй би чи нөгөө унаал ерөөсөө болоогоос тегээл ер нь тэгэл бас хайчмаар би чин сая харландаа бас гайгүй ингээд гар марн жоохон муудж эхлэв. Би бас хайчмаар санагдаад байгаа шүү дээ. Тэгээ арай яарсан би ер нь л яарсан, яарж орилцсан. Тэгэл яах вэ ер нь тэгэл наваа нэг бүтэн хайктер сүртэй тэгж мууд сайдсан байхгүй. Тий. Ер нь л бас би л дотор нь эвгүй байсан юм шиг би тэгж ядаад байгаа. Бас юуг амар нэг бол Батын 50 гэсэн тийм бодол байхгүй л байсан юм шиг. Тэгэл ерөөсөл намайг хайсандаа л хөрхи баярлсан баг. Би тэгж л утсан шүү дээ. Тэрнээс актер намайг алан шулна гэж битэр тийм юм болоо. Барилж ихт нэг ам зүрсэн юм бол байхгүй. Ам зүрсэн юм байхгүй. Тэгэхээр хөрхиж цаахан барилж байгаад намайг хаяал тэгэл баярлал эмоцоо гаргасан байлгүй дээ. Тэгээд бэжсэн чи би над мороо гэрт очиад байсан чи манай нэг дадлын ах байдаг. Тэгвэл наад залууч бүрээдүүдийг яаж өгдөг вэ? Ах нь бүрээд арга хэмжээ авах гэсэн. Ах нь бүлээд өгөх гэсэн шүү дээ. Хүмүүс нэг л муухай л харагдсан юм шиг. Энэ юу нэ? Ах наатгаш нэг бүлчихүү гэсэн шүү дээ. Тэр нь юу үгүй ах би тэр мууд сайдсан юм байхгүй хаа. Ингээд яасан гэсэн чи тийм наатгах чаарэ яс юу залуу би харин наатгах чаар бүлчихүүр санагдаад байгаа юм. Готоорг тэгэж хийвэл ихнэ. Бас мөрөдөж бас эвгүй нөхдөд бас байгаа шүү. Эвгүй бас хэцүү ах нар бас байгаа шүү. Тэгээ тэр жилийн наадам. Тэгээ яг улсынхаа баяр наадамд бас ингээд шүвгэрнэ гэдэг чи өөрөө сайхан шүү. Тэгээ соло батлаг байхуулаа гэсэн тийм ээ. Тэгээд өнгөрсөн жил тэрний өмнөх жил хоёр чи ингээд яаж ийна? Хоёуланд нь 4-ийн даваанд тэглээ. Яваад өгсөн үү? Дармаа их сайн байсан. Өсгөөц сайн. Ер нь хоёулаа их сайхан орж. Дармаа их гоё орж ирсэн биш. Би дармааг тэр үл нэг 2 ч хийцсэн байсан. Наад юм хэлээ. Их гоё таарж оруулж. Өстөө сайн тамирт оруулсан. Би тэр дармаатай барилдаж жилд би өөрийгөө жоохон унгаад ороод ирсэн. Тийм. Санагдсан. Ер нь жоохон тамиргүй. Майн баярыг 3 дээр аваад. Майн баярч та бэртэй маа. Бэртэй өндөж нөгөө бирад бас гайч. Майн баярч та бэртэй. Аргагүй бэртэй. Майн баяр өдөр жаа сумын зам бахта нэг барилжсэн баха. Тэрнээс хойш барилдаг. Майн баярыг бэртэй л гэдээсэн. Арайч тийм бэртэй ах гэж бодоагүй. Ер нь бэртэй юм л шүү. Тийм байна. Бэртэй юм л. Яг би ч бас өндөр тэр бас нэг арай нэг уян тэр юугаар л хайж байгаа ш. Тэрнээс л бас эртгээд бэртэй юм л шүү. Яаж хайжлаа тэгээд? Мөргөл хайсан л та. Зүүн золгоод мөргөөд ингээд хавгна шиг л хайсан. Гэтэл ер нь л нэлийн дондруулж байгаа намаа гэж. Дайраа. Эхний 2 3 дээр дайрчилдаг. Эхний дээр дайрчилдаг. Нэлээ үзэж байгаа л тэгэл жоохон солруулж аваал тэгэл дайрч авч. Тэрнээс бас л тамиртай байл шүү. Тэгэл харин 4 дээр гараад ирсэн чинь тэгээ яаж яхад нэг сонио намайг мортохоор нь ийшээ гаргасан чинь миний энэ нөгөө толгуур хөр халтарчдаг. Тэгээд хоошоо суцсан. Тэгээд тэр зүүн өвлжин чинь намайг би тэгээд нэг сонио өгж байгаа юм шиг унтсан шүү дээ. Яг ингээд мордоод ингэсэн чинь ийш нь гаргасан чинь яг нөгөө толгуур хөр нь халтараад тэг гიშиж чадахгүй жилж байгаас нөгөө 0 халтраа байсан шүү дээ. Тэгсэн чинь нэг сонио тэр жилжингээл чи дармаад өгсөн гэж хүмүүс намайг тэгсэн. Үгүй шүү гэж. Яг үзээд яг сайхан үзээд дармаа сайн байсан. Тэгээ яг ингээд мордоод ийшээ гарах нь би өөрөөсөө ингэ зайлуулах гэдэг ингэсэн яг энэ хөлмөнд толгуур хөлмөнд халтраад тэгээ яг доош ингэ сонцсон. Энэ жилийн үед л өсгөө сайн байсан. Өсгөөт одоо юу ярих вэ тий? Өсгөө сайхан байсан. Харин тэрнээс л
Манай өсгөө бас мундаг амар хөдөлмөрч юм билээ шүү. Тэгээ ер нь сүүлийн нэг 2 3 жил зал танхимын барилдаанд Тий. ер нь бол тэгэл улс аймаг зэрэг айлайланд нь төрүүлдэг үзүүлдэг цол авах нь бол угаасаа ойлгомжтой Ойлгомжтой тий. цаг хугацааны асуудал Цаг байсан. хугацааны асуудал байсан шүү. Гэхдээ энэ жил 4-ийн даваанд 2-ын барилдаа ямар болсон юм бэ? Оо намайг чинь цугдаал юм шигцтэй. Тэр Тэр хүн тэнд тахимчлаа. Мундаг байсан. Би ч бас энэ жил бол найтайхан байсан. Тэгээд дэшээ барилдах хүн ч арай өөр ах шиг үлээ. Харцгуудын 4-ийн нугаараас аюултай таарж байгаа шүү тий. Энэ харцаг орцууд бол яг ид барилдаж хоёр таарж байгаа. Тэгээд өндөр мөн алтан цоож хоёр таарж байгаа. Одоо иргэшил дахиад ингэж таарч. Иргэшил цоож өтрөл Тунгаархан таарна. Энэ Мөнхбаатар, Амгаланбаатар бидэд л ер нь тонол ойрхон таар. Яг хазар. Тэгээ өнөө жилийн хувьд одоо алтан цоож урцарслан бас л хүмүүс улсын цолны тааварт одоо баараггүй оруулсан тийм ээ. Сквер дээр хоёрыг бол өөрөөсөө ингэ ойлгомжтой. Мөнхбаатар арслан тэр гурав. Тэгээд Дарамсалтан 4-ийн даваанд бас ингэ маш их хүч авсан барилдаа хийж мөнхөрд нь харцгаад унсан зүгээр. Тоор их ойр дотны найзууд бах тийм ээ. Найзыгаа бас солонд хүрчээсэд авчаасаа гэж их л харсан болов. Найзынхаа барилдааныг харахаар ер нь ямар байсан тийм 4-ийн даваан дээр. Яг би ч өөрөө нэг тийм нэг хайхтар харамсахгүй. Манай цоож бол би үл тэгж л өөрөө нэг сайхан одоо яг өсгөө шиг те нэг сайхан 5 даваахан бол зөнгөөрөө сайхан үзүр төрөнд очиод барилчих тийм чадaltaй л хүн. Чадвартай те одоо бүгд л харж штэ тийм үстэй. Тэрнээс яг өнөө маргааш нь царим шигтэй миний зөл их тууштай. Угаасаа тэгээд тэр зангаараа одоо нэг сайхан улсын цал нэг сайхан алхачвал тэгээд дэшээ сайхан зөнгөөрөө өөрөө барилж байгаа. Тэрс нэг цаг нь арай болоогүй л тэгэл би л тэгж боддог штэ. Миний найз ч гэсэн тэнд унчаа шаналж байгаа. Тэгэл унаа шаналж яхад нь хажууд нь шаналаа суугаадах тийм бас сонин штэ тий. Тэр ер нь бол нэг нерв багтаа гэх гэдэг тий. Ер нь би өөрөө ч хүн барилдахад хоёр хүн барилдахад нэгэнд авч л хараа штэ. Ер нь тийм биз? Тэгэхээр чи би нэг хажууд найзаа шаналаад гэсэн. Тэр асуудал өгшөө чиний юм угаасаа байгаа. Бурхан чиний нэг хөв цалны хөв байгаа баха. Тэрийгээ тэгээд жоохон хүлээж байгаа юм шиг байна. Тий, хүн бүхний цаг хугацаа адилгүй тий. Цаг хугацаа адилгүй тэгээд энэ найзын цаг хугацаа арай болоогүй юм болов. Байж байгаа нэг өндөр солонд төрдөг ч юм уу тий. Тэгээд харцаг одоо энэ улсын харцаг цол авахтаа яг бороод дээлтэйгээ төв цэнгэлдэх дотор одоо цолныхоо үнэмлэх тэмдгийг гардаж аваад явж исэн санагдчихэв. Тэгээд энэ манай Монголын одоо энэ олон ястан угсаатнууд дотроос гэр нь ингэж яг өөрийн ястны дээлтэйгээ гарч ир цолоо авсан хүн өөрөөс ч өөр юм байдаг юм бол гоё харагдсан. Байхгүй юм байлээ тий. Би бас өөрөө яг тэгж утсан байхгүй юу. Ер нь ягаад баг ястангууд ер нь өөрөө ингэж өөрсдийнхөө юм дээлтэй тий. Чи баг ястан гэдэг чинь Монгол биш гэсэн үг биш шүү дээ тийм үстэй. Хүн ам цөөтэй л хүн ам цөөтэй зүгээр л Монголын нэг л бас адилхан монголчууд шүү дээ. Тэгээд би яг би ч бас нэг жоохон содон бай гэж бодоод би улсын цал аваад гой содон бай. Юугээрээ содон байх вэ гэж бодоод. Тэгээ би яг бодчихсон байхгүй. Нэр ингэ баг ястан би ч өөрөө бүрээд тий. Тэр нь ийм баг ястангууд ингэ яг цолоо авч явахдаа ийм өөрсдөө хөдөлгөөн өмсч гарч жисэн түүх байхгүй санаа. Яг би актер нэг түүх мөхөж үзвэл миний санаанд л ерөөсөө тийм юм байхгүй. Тэрээс аг Монгол дэлтэй хаалх дэлтэй ингээд бүгд байж идэг сте. Тэгээ энэ дээлмэн ихгүй энэ юу яажсэн. Манай найзууд 19 онд арслан болоход манай найзууд бүгдээ мөнгө нийлүүлээд надад оёолж өгчээсэн. Тий. Тэгээд би ингэдэг байхгүй юу. Эхний нэг өдөр би юу яачаад барилчаад гэрээр орж хоол очиж. Бид обох үед тэр нөө юун дээр ирсэн. Нэг амралтан дээр ирсэн. Тэнгуутаа гэрээр ороод нэг л маргааш нь цол авчмаар санагдаад толтгоо. Хараа ер нь би юу яа. Чи харих бүрээд дэлийг миний цүгэнд ичихээ хоол аж байгаа. Яах ч гарч өөр дээлтэй шүү дээ. Тэгээд үгүй харин маргаас цол авчих юм шиг байна. Нэг л санагдаад байна харин цол авал гоё бүрээд дэлтэйгээр содон шүү дээ. Гоё сонин шүү дээ гээд. Тэгээ манай ихнэр дийлэм нь хийчихсэн. Тэгээ би бас өөрөө нэг хөхдөөл өмсчихсэн. Тэгээ би цоож миний дийлийг авчир солиулсан. Тэгээд нөгөө хөхдөөл олоог шүү дээ. Үгүй тийм. Улсын цал авдаг тэр хөхдөөлээ тэгээ олоог одоо ч байхгүй. Тэгэл нэг нь бэлгшээгээд л авсан байлгүй дээ. Хайчаагүй л тэгээд тэрийг одоо нэг тийм шунлын сэтлэр бичсгээр бэлгэлийн шанараар авсан баг. Би тэгж л бодоод байгаа ш. Би нөгөө хоёр дээлтэй очсон. Тэгээд нэг дээл унах болсон. Яг баярлаад нөгөө дээлээ мартчихгүй. Дараа нь батсан чинь дээл унах болсон. Тэгээд энэ Брэд Дилийн ингэр ийм алаг байгаад байдаг. Энэ ямар учиртай гэдэг юм бэ? Чи энэ яг энэ хоёр нь үндсэн. Тэгээд энэ ч одоо манай Брэд өч
толоо илүү 9 овг гэдэг. Тэгэхээр тэр овг нь болохоор өөр нэг гэсэн нэг юм юутэй өнгөтэй. Энэ шар бол одоо ямар овгийнхны юм? Энэ шар бол нөгөө бодонгоо тэгээд овг. Тэгээд яг доотлын хоёр нь бол адилхан. Энэ хоёр л ер нь үндсэн өнгө тий. Бэлтгэл сургуультаа хаагур яаж жоохон бацааж ийн. Ерөнхийдөө урдны хийжсэн бэлтгэлүүд дээр одоо дүн шинжилгээ хийгээд нэмж байгаа, өөрчилж байгаа зүйлүүд ер нь юу вэ? Тий. Бэлтгэл яг хааны дааврууд явжин дээр хийгээл. Явж ийн. Ер нь бол тэгэхээр баг багаар бас өөрчлөлөөл үзээл байна. Тий. Бас нэг хэдэн жил сайхан тогтмол сайхан барилтжээ. Болж өгөл нэг цолоо ахиулж санаатай. Ер нь бэлтгэлээж хамааруулаа л байна. Өөрийнхөө чатгаар ер нь тэгэл ах нар янз янзын хүмүүсээс болж бас асуугаад тэгээ болохгүйгаа хэлсэн минь авч гээх ухаанаар хадаад тэгээд бас нэг өөрийнхөө хувьд бол бас нөгөө авч гээх ухаанаар хандаал бэлтгэлээ энэ маань болохгүйсэн мөн одоо ингээд хийх хэрэгтэй байна. Би нодлон тэгээд хийсэн чи жоох ингэчлээ гэдэг нэг тиймэрхүү юм ингээл баг багаар ингээл одоо нөгөө баг багаар туршлагал юм уу да туршлагал суугаал те тэр маань болохгүйсэн байна. Би одоо чин улсын цол авснаас хойш одоо ингээл 4 жил над бэмгэлэл арчлаа те. Тэгэл ингээл ингэж жалдал тэгэл үзээл энэ тэгэл болохгүй байна л алдаа оноогоо дүн цэгнэл те. Тэгэл яг нодлонгоо одоо энэ жил арай сайжраал тэгэл яваал. Ер нь хүмүүс ярьж идэг шүү дээ бөхчүүд. За би нэг тиймэрхүү барилдаантай хүн надад жоох эвгүй байдаг ч гэдэг юм уу. Харцаг ер нь ямархуу барилдаантай хүнтэй хэвтэй ямархуу барилдаантай хүнтэй жаахан нэг тийм эвгүй ч юм уу байдгүй. Тогсоод байгаа хүн л жоох эвгүй байдаг дөө. Тийм үү. Тий. Өөдөөс зогсоод. Над руу яваад байгаа юм бол айтайхан л байдаг. Тий. Зогсоод байгаа хүн л эвгүй байдаг. Сайхан би ч өөрөө явуулж гад барилддаг юм чинь. Өөдөөс адилхан зогсоод байгаа жоохон тийм хэлээ. Тэгэхээр ч хоёлаа зогсчих гоо. Тий, хоёлаа зогсчих гоо. Одоо энэ Бадархын баруун хөл эвгүй шүү. Бадархын баруун ташаа гэж ялангуяа тэр одоо дайраад авхан хонгодод явсан хүмүүсийн хөмөрчин. Тэгээ ер нь хөл рүү дагуур шүүрсэн хүнийг тусгуулаад өшгөлчин ер нь бас жоох эвгүй тэр хөлөө баруунаа алдаад бол ерөнхийдөө унахгүй л байгаад байгаа харагддгийн тэр ер нь юундаа байна. Хин тэгээ хүүхд тохсон нэг хөлөө алдсан хоо. Унган л би ерөөсөө л угаасаа л хүүхд тах нэг баруун ташаатай л байсан. Тэгээд би ч нэг хүүхд тахтал ер нь их ингэж докторж ингэ дунгуйлдж барилддаг байсан. Үеийнхнээсээ том болоод ч юм уу ер нь. Тэгээд ер нь том болоод баруун ташаанда би ч бас хөлөө алдж ер нь иход. Энэ манай багш нар бол намайг чи наадах чи их л буруу юм шүү минийхөө чи наадах өгөхгүй л байх хэрэгтэй гэж өгөхгүй даа гэж бодож л агцл явж идэг. Тэгээд яах вэ тэгээд сурцсанаар тэгээд ярилаад одоо бол тэрийг болж өгөл өгөхгүй гэл одоо багш нар маань болж өгөл чи битээ өгөл гээл бол өгөхгүй гэлэж яхад нөгөөх нь авцсан зогсож идэг. Тэгэл гэхдээ нэг өгцөн байхад бас эвтэй юу. Оо яах ер нь баг заримдаа бас болохгүй байгаа нөхдүүд өгөхөд дараад авцсан амар байдаг шүү дээ. Өгөхгүй болохоор ч бас барьцалдах гал тийчгнэлээд болж өгөхгүй тэгээд баруун суухар бариад давхар ачаахан тэгэл нэг эргэж хийж үзчихвэл болохгүй л тэгэл хаалч. Багш нарынхаа талаар яг ингээд тэр надад нэг тим юмыг гойд суулгаж өгсөн шүү гэдээ ярил. Манай обох ч надаа ер нь бол би ч юу вэ? Төвчээр муутай. Гэтэ ер нь энэс их төвчээр муутай ш. Энэ төвчээр муутай. Айгүй гойдомтхай айгүй юу. Обох бол надад их төвчээр суулгаж өгсөн. Манай энэ хосоор өгш бол ерөнхийн миний хүчний бэлтгэлийг ер нь нэг учрыг нь олж өгсөн. Хүчний бэлтгэлтэй иймэрхүү байдаг, ийм байдаг. Хүчний бэлтгэлийн дээр ачаал тэ хүчний бэлтгэлийг яаж хийх вэ? Тийм ухаанаа хийсэн. Манай энэ Бүрэнбаатар багш чи миний баруун төстэй 1 жил бүтэн төгсөн да. Тийм үү. Бүтэн авсан да 1 жил. Би ч хүүхдчсэн. Буугч чинь элчин дээр багш залууч байсан. Бүхөрөөс ганц нэг гараад идчихсэн. Тэгээ би тэр 1 жил бэлтгэл хийгээд. Эхлээл багш минь хөлийн мөн аваад хаяал идэг. Тэгээ сүүлдээ ягаал хөрхөө ойлол сүүлдээ ах ойлол хөрхөө ойлол тэгээ сүүлдээ надтай бэлтгэл хийхээлэл. За багш нь атаа болчлаа да гэдэг. Манай зоригт өгшөл намайг хүүхд тахад цоож ütэрийг бол амар их мэх тавтуулж ирсэн. Өсөөл мэх тавтуулж ирсэн. Тэгээд их багаас маань зоригт өгш битэрийг бас их сэтгэл болгосон. Битэрийг эрхлүүлдэг гэсэн. Оо яах вэ? Энэ хоёр том бүх болох юм байна. Тийм. Энэ хоёр асуудал үүсэн цолтой том бүх болно. Тэр яах вэ? Энтэй хоёр
энэ хоёр ваартай гэл бид тэр чи эрхлүүлэл цаашлуулаад. Манай энэ хоёр яг уусаа том болох юм байна гэл. Мэх их татуулна. Манай өгч ер нь тийм онл практик талдаа бас мундаг штэ манай зэрэг өгч. Басках дээр очиж бас тэгэл бэлтгэл тэрэн дээр чинь басках дээр очиод булгааныхан чи бүгд ирсэн нөө сүхбат сумья төмөн нэмрэл амар сайхан одоо амар жаргалах эднэр дээр чинь барилдахгүй шүү дээ. Манай гамбаах, тамираах бүгдээрээ тийм өөр гэсэн онцлогийн барилдаантай бэлтгэлийг их гоё юу хийн. Яг л эд гарч ирж исэн үеийн л баг тэгэл бүгдээрээ бэлтгэлийг их гоё чамбай. Янзын бүгдээр дандаа яс барилддаг. Заал танхимын барилдаанд одоо өнгөрсөн үйлрэлт их сайн барилдаж. Хоёр ч том улс аймгийн султны барилдаанд дараалан төрүүлж исэн. Тэг ер нь зүгээр ингээ сайхан том барилдаануудад дараалан төрүүлээд ирэхээр тэр үзэгчдийн хандлага, өөрт мэдрэгдэх мэдрэмж ер нь ямар байдгийг. Сайхан ер нь тэгээд хүн чинь ингэдэг юм шүү. Анх нөгөө улс аймагт шүүрч их гоё. Хүн болгон баяр үргээл. Шүүрэл. Фаач шүүрцээ гээл. Анх төрүүлгэл хүн болгон баяр үргээл. Муу утсан моц чинь ингээл завсар зайгүй шүү дээ. Тэгэл хоёр дахь болохоор нэг за баяр хүргэе да гэсэн хүмүүс нэг яа. Гурав дахь болохоор нэгэд төрүүлсэн. Чи юм тиймэрхүү болчихсон. Дасаад ирж тий. Тэгээд 2 3 төрүүлээд ирэхээр шүүрж мөрхөрөл баяр хүргэж байхгүй. Чамлаад ах бай. Тэгснөө л. Тэгээд тийм манайхан ч нөгөө заавал их юм өсдөг. Анхны юм бил анхны юм болгон сайхан юм уу даа. Анхны юм болгон сайхан юм уу даа. Тэгэл нэг төрүүлэл тэрнээс хойш тэгэл 2 3 дахь нь болоод анхны шүүг мөвчл их гоё. Би ч анх сумын зам багтаа аймаг зэрэг шүүрж исэн шүү дээ. Мөнгөн Баатарахыг хурцарчлан багтана. Даваад яаж давсан? Нам манилдах. Зөрүүлээд авцсан ч хойж шүү дээ. Манай намайх л гэж. Би дөрөвдөр намайхыг хайдаг хурц намайхыг. Тэгсэн чинь 5 дээр нэг ам авахгүй л явах юм уу? Бацаа харчааг юм уу? Жохон бацаанд дийлэхгүй мэлэхгүй гэл мөнгө. Амар гарцсан. Бацаанд дийлэхгүй зарчаагүй шүү дээ намайх чинь загнал. Тэгэл гараад намайг татахаар зөрүүлээд тавцсан. Өөрөө яваад гэсэн. Тэгээ намайх арай нэрэл хэлчихсэн. Мөнгө чамд онсон чи зарчааг юм бацаанд дийлэхгүй мэлэхгүй гэл гарсан. Өөрөө унчдаг гэж. Тэгээ анх тэгэл тэр мөнгөхийн дээр тэгэл шүүрчихсэн. Үнэн гоё юм. Анхад сумын зан шүүрж мөрч чинь. Ачилиг аймаг зэрэгт одоо ноён нь байлаа шүү дээ. Амар юу мөнгө. Би урд нь 3 4 унтсан байсан. Намайг 3 дээр чөлөө 4 дээр чөлөө нэг хэд таарад унтсан байсан. Мөнгөхийн тэр гар мар баслаа амар штий. Тэгээд яг ингээд чагтлаад ингээд барьчих юм бол өстэй. Амар. Тийм байна. Тэгээд одоо энэ өнөөдрийн хүртэл сайхан барилдахад олон хүн тусал дэмжиж олон хүний хүч хөдөлмөрийн дүнгээр бас сайхан цолонд хүрчээд ингээ хоёлаа ярилцаа сууж байна тийм ээ. Тэр одоо амжилт үзүүлэхэд тусал дэмжиж байсан сайхан хүмүүстэй талархал илэрхийлвэл хүнд ер нь баярлаа гэж хэлэх бай. Ер нь тэгээд олон хүндээ тэгээд тэр ээлтгүүлгээл нөгөө нэг одоо бүхэд дуртай ахнар агч нар ингээл нутгийн зон олон ингээл бүгдээрээ л байгаа шнэ ингээл манай би ч нэг хүүхэд байгаа л хотод ирэл бүх болохгүй явж явах чинь хоолны мөнгөгүй ч үе байж л энэ чинь нэг сумынх таарал хоол аваад өгч шиний те. Тэгэл ингээл дурдвал зөндөл юм байгаа. Тэгэл зөндөө олон байгаа. Манай нутгийн ч бас их дэмжсэн. Тэгэл ер нь тэгэл хамгийн бас гол дэмжигч манай аав байсан. Тэгэл одоо тэрнээс хойш тэгэл обохтойгоо зөвхөн бодрол обох намайг ер нь бас олон жил дэмжсэн. Тэгээд одоо манай Ариун Бэлэг гээд эпик компани захирал. Ариун Бэлэг ах нь одоо манай Хэнтэй аймгийн бүхэд маш том хөрөнгө оруулалт хийж байна. Маш олон залуучуудын ивент итгэж байна. Одоо тэр Хэнтэд төрүүлээд байгаа залууч нь тэр хүний хүүхд юм. Эрдэнэ хоёр гээ тий. 97-тай. Тий сайхан том залуу. Одоо энэ жилээс манай бүхрэн сая аймаг зэрэгт гарч үзчихсэн. Тэгсэн үү? Тий. Энэ жил сайхан аймаг зэрэгтэй барилдана гэж хэлчихсэн манай. Билэгч өөр бүх хүн аймаг начин. Тий. Тэгээ манай үндэсний бүхий Хэнтэй аймгийн бүхийг ер нь авч явж байгаа хүн ганц ноён нор бол одоо Нямбатар дарга гэж юм байна. Нямбатар гэдэг хүн чинь одоо хаантай авраад явж байна. Тэргүүнээр явдаг. Манай хотын дарга тийм ээ. Тий, хотын дарга. Тэр нь ч яг манай нөгөө хувь хүнээрээ тийм бүхэд дуртай хүн, утгатай хайртай.
Тийм Ер нь өөрөө бүхэд дуртай юм. бүхэд дуртай. Тэр чинь тийм тарга цэрэг биш байхасаа бүхэд дуртай хүн байсан. Аа. Тий, бүхэд дуртай ингээд нутгийнхаа залуучууд санаа тавьдаг. Аа. Та нар яаж ийж чинь те. Аа. Юугээр туслалт дэмжээ боломж байна. Ахт нь ийм боломж байна, тийм боломж байна гэд улсын хурлын гишүүн болохоос өмнө тийм байсан. Аа. Тэгээд тэр утгаараа ингээд манай хаантай авраг дэвжийг ерөнхийдөө ингээд бас тэмцэл тусалцаа үзүүлээд энэ олон залуучуудыг мөрөөдөлд нь хүрэх гээд болж тэгэхээр туслалт дэмжээд явж байгаа. Тэгээд ийм хүмүүс байна. Тэгээд манай ариун бэлэг ах байна. Маш олон залуучууд одоо ингээд цалинзуулаад бас хаантай авраг дэвж гинэ. Бүхэд маш их хүнтэй хувь нэмэр оруулаад явж байгаа. Тэгэхээр ариун бэлэг ахтаа бас баярлж явдаг байлээ. Оюун бол тахтаа бас баярлж явдаг байлээ. Тэгэл баярлалаа гэвэл бас маш олон хүн байна. Тэр бол нэг бас яахаа бүгдээ тэгээд ямар ч байсан баярлалаа. Ямар ч байсан баярлалаа. Дэмж тусалдаг бүхэндээ баярлалаа. Бүтгэн зам олондоо баярлалаа. Тэгээ ямар ч байсан захид залуу наснда хэдэн жил сайхан хичээгээд цалаа ахиулах гэж бэлтгэл сургалтаа хийгээд явж байгаа шүү л гэж хэлээ та. За тэгэлгүй байх уу. Тэгээд одоо нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч сайхан ярилцсан харцагтаа их баярлалаа. Тэгээ хоошид ер нь бэлтгэл сургалтаа улам сайхан чамбар болж одоо харцаг гэдэг цолоо хариалгахын төлөө сайхан барилдад сансантаа хүрсэн сайхан цолоо аваарай гэж ирэх байна. За ярил ашиг. За ингээд үзэгчтэй нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаараа өгөр өндөрлж байна. Шинэхэн дугаараар иргэн болцлоо. Баяр та үзэгчтэй.